За эхэлчлээ дөө. Өчсөн цагтаа болол эхэлдэг байнга. За futures-ийн талаар өнгөрсөн хичээл байсан тий. Futures гэхээр ойлгож болсон уу? Ойлгож чадсан уу? Зүгээр л нэг юуг солилцож байгаа гэсэн үг шүү дээ. Ямар нэг бүтээгдэхүүн юу ч хийж болно, алдч хийж болно, сэлвэр газрын тос гэдэг бүтээгдэхүүнийг биетээр солилцоогүй. Гэхдээ гэрээ хийгээд окей, ирээдүйд хоёлаа солилцсон шүү гэдэг гэрээг л хийж байгаа юм гэсэн үг тийм. Тэгээ тэр гэрээгээ хоорондоо солилцож авч зараад байгаа л гэж ойлгох гэдэг шүү дээ. Зүгээр нэг цаасан дээр байгаа гэрээл гэж ойлгох гэдэг. За тэгэнгүүт одоо бүр ухраад явах гэдэг юм. За дэлгэцэн ширэлч. Би өөрөө яг одооны арилжаа хийж исэн туршлагаа харахаар нэг зүйл дээр амар алдсан байгаа даа. Эхлээл яг л бас нөгөө хүмүүс шиг орж ирэл нөгөө нэг юм уу Candleman за technical юу гэдэг те тэгж явж байгаа сүүл рүүгээ эн чинь бас удаан жил яваад сүүлдээ энэ минийг ойлгохоо юу болоод байгааг нь ойлгохоо байла төөрөөд яваад ингэж явсараа сүүлдээ бүр ухардаг юм л. Бүр ухраад явсаар байгаад бүр анхандаа ер нь би юу ярилж ялаад байгаа юм те. Энэ ер нь юу юм? Би энийг одоо юу гэдэг энэ candle дээр үүсцэн байгаа ч юм уу. Эсвэл бол энэ үүсэт байгаа энэ ер нь юу юм? Яах гээд үүсцэн те. За энийг ойлгох хэрэгтэй болж таарч. Тэгэхээр би бүр эхнээсээ адванстаар эхлэнгуудаа ухарж яваад байсан юм уу хаашаа чинь тэгж ойлгох гээд байна те. За тэгэхээр ихэнх хүмүүсийг харахаар угаасаа яг адилхан. Зүгээр л орж ирэл за энэ бол candle юм, энэ бол шугам юм, энэ бол тэр юм гэж загалгацсан. За тэгээд тэндээсээ сүүлдээ нэг хэсэг мөнгө хийдэг гэж сонсч ирсэн. Тэгээд тэр мөнгө хийх гэж нэг үзээд ойлгохгүй нэг заримдаа хийгээ заримдаа болоо заримдаа болохгүй ихтэй болохгүй тэгээд удаа хугацаанд болохгүй болоод ирэнгуут нь шантраа за эн чинь худлаа юм байна бүтэхгүй юм байна ингээд боли игээд дуустдаг нэг тийм замлаар яваад байгаа шүү. За тэгэнгуут бид нар яах гэдэг юм гэхээр бид нар бүр эхлүүлэх гээд байгаа маркетинг бүр хуучин өнгөрсөн одоо юу гэдэг анхдагч руу очих гээд байгаа гэж ойлгох гэдэг. Энэ ер нь юу юм гэж тайлбарлах гэх юм те. Одоо candlestick гэдэг нэртэй л дээ. Гэтэ энэ яагаад ингэж яваад байгаа юм те? Юу гэж бодож байна? Энэ яагаад яваад байгаа? Хаашаа яваад байгаа? Яах гэж яваад байгаа те? Нэг юм ингээл дээшээ доошоо яваад шүү дээ. За ямар нэгэн бодол байна уу? Яагаад үүсчихье? Хаашаа яваад байгаа юм те? Яах гэж яваад байгаа? Ямар зорилготой юм ч юм уу? Эсвэл бол одоо юу гэж ойлгох? Энийг одоо яг юу гэж харах юм? Юу гэж ойлгох юм те? Арилжаа хийж байгаа хүмүүс ихэвчлэн юу арилжаа хийн л гээд яриад байдаг. Гэтэ юу яг яаж арилж болох вэ? Энэ одоо дээшээ доошоо яах гэж хэлээд байгаа юм те? Яг бид нэр болохоор энд хоорондох зайнаас мөнгө олж байгаа юм л та. Нэг газраас нөгөө газар руу явах хоорондох зайны зөрүүний мөнгөөр бид нэр амьдарч байгаа гэж ойлгох юм. Гэхдээ энэ юу гэдэг тэр зөрүүг нь гаргахын тулд эхлээд бид нар юугаа ойлгох гэж. Энэ ер нь яагаад яваад байгаа юм те? Яах гэж яваад байгаа? Хаашаа яваад байгаа? Ямар зорилготой юм ч юм уу? Эсвэл бол ерөөсө тэрийг бодож үзсэн хүн баг байхгүй гэдэг. Зүгээр л би эндээс мөнгө авмаар тэгээд мөнгөө нөхөр өгөхгүй байх ч юм уу те ингээд нэг миний таасан зүгрөө ингээд хаш явахгүй байна. Тэгэхээр би энэ арилжаач амар хэцүү юм байна, бүтлгүй юм байна, боломжгүй юм байна ч юм уу. Эсвэл бол зарим нэг энэ цаана нэг роботын нэг хөдөлгдөх ч юм уу те. Энэ ер нь яагаад бий болцсон? Яах гэж ямар зорилгоор гэдэг анхдагч руугаа очиж үзээгүй. Анхдагчаа илүү харж үзээгүй юм шиг санагдав. За тэнгуут нь тэрийг асуух гэдэг юм те. За энийг ямар нэгэн та нар өөрсдийн гэсэн бодол байна уу? Энийг юу гэж хардаг уу ч гэдэг юм маркетинг. Энэ яагаад хөдлөөд байгаа юм те? Хаашаа яваад байгаа? Яах гэж яваад байгаа те? Ямар зорилгоор ч гэх юм. Би нэг цаг хугацаа л яваад байна гэж бодоод байгаа. Цаг хугацаа явж байгаа. Гэхдээ цаг хугацаа энийг урагш нь явуулаад байгаа юм байж. Гэхдээ тэгвэл энэ юу яваад байгаа? Энэ нэг зураас яваад штэ цэнхэр. Энэ яваад байгаа юм юу юм те? Яах гэж яваад байгаа юм? Дуун хайгаад яваад байна. Нөгөө цаг хугацааны зах зээлийн нөгөө хамаарал нь яваад байгаа юм болов. За тэгвэл зах зээл гэж яг юу юм?
Эрэлт нийлүүлэлт. Юуг нийлүүлээд юуг яриад байгаа юм? Үнэ хайгаад. Юуны үн хайгаад байгаа гэдэг асуулт гэх юм. Цаашаа гүнзгэрүүл. Үнэ. Окей. За, тэгмүүд энд нэг marketplace гэдэг нэг ойлголт төр их энэ чи оролцож байгаа оролцогчд юуг яаж арилжаалаад юуг хийгээд байгаагаа ерөөсөө мэддэггүй гэдэг. Тэгээ мэддэггүй учраас зүгээр нэг юм хідэн юу тавьчихсан. Дүрм тавьчихсан. Тэгээ дүрмээ харанхуугаар дагдаг гэдэг. Харанхуугаар дагдаг учраас юу хийгээд байгаагаа мэддэггүй учраас зүгээр нэг харанхууд нэг юм юу тавьчихсан учраас тэ нэг юм дүрм тавьчихсан учраас тэр дүрмээ дагдаг. Тэгээ тэр дүрмээ дагдаг учраас ямар ч мөнгө хийдэггүй гэдэг. Өөрөөсөө яагаад гэвэл тэр нэг юу гэдэг хийх гэж байгаа зүйлээ ойлгохыг хүсдэггүй зүгээр л тэндээс мөнгө авахыг л хүсэлтэй. Гэхдээ яг юу хийгээд байгаагаа ерөөсөө ойлгодгүй учраас тэгээд ойлгохыг ч хүсдэгчгүй юм шиг байна тий. За тэгэхээр futures арилжаа хийж байгаа CFD ч ялгаа байхгүй арилжаа хийж байгаа хүмүүс их мөнгө хийдэггүй л гэсэн тайлбар байна. За marketplace гэхээр бидний арилжаалаад байгаа арилжаа хийж байгаа гэж яриад байгаа ийм л юм харагдаад байна л та. Яг энэ өнгөрсөн байсан одоо бол энэ байхгүй. Гэхдээ яг энэ зарчмаар ажилладаг гэсэн. За хуучин ч юм байсан анх байгууллагатаа ийм байсан гэсэн. Анх эхлэхдээ л 200 жилийн өмнө эхэлжсэн гэж шүү дээ. Тэгэхээр 200 жилийн өмнө ийм байсан. Одоо ийм болсон одоо бол электрон болцсон байгаа даа шүү дээ. Бидний хийдэг. Тэгэхээр бид нар бүр ухрах гээд байгаа. Ийшээгээ ухрах гээд байгаа. Тэгжээс эндээс юу арилжаад яах гэж арилжаад байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй болж таарах гээд байна. За энэ marketplace гэдэг газрын зорилго нь юу гэдэг тодорхойлдог байна тийм. Зорилго нь юу гэхээр зүгээр бараа таваар хоорондоо солилцоход үүрэгтэй. За энд байгаа хүмүүс юу хийж байгаа юм гэхээр хоорондоо л бүтээгдэхүүнийг л солилцчихлоо гал гэсэн үг шүү дээ. Гэхдээ цаасан дээр бичсэн. Цаасан дээр юу гэж бичсэн гэхээр би чамаас 1000 тонн алт авъя 1000 тонн чаш. За 1000 тонн нүүрс авъя би чамд 1000 тонн нүүрс заръя. Зарах хүн байна уу авах хүн байна уу гэдэг. За зарах хүн байхгүй би наадах чинь 500-ыг авъя чи 500-ыг өөр хүн зарчих марчих гэл ингээ хоорондоо нэг тийм л хэрүүл хийгээл явж байгаа л дүр зураг байх гэдэг байхгүй. За тэгэхээр marketplace буюу зах зээлийн ганц зорилго байгаа. Ганц зорилго нь facilitate гэдэг юм тийм. За ганц зорилго нь хоорондоо бараа таваар солилцох. Тэгэл болоо. Өөр юу ч байхгүй. Ганцаар зорилготой тийм. За энийг сайн цээжилж явах нь баг цээжилж авсан дээр байгаа. Тэгэхгүй бол бид нар юу гэж ойлгоод байгаа юм гэхээр заримдаа нэг хүнийг харахаар маркет миний мөнгийг авчлаа. Бараг л булаагаад авцсан юм шиг. Эсвэл бол нэг зүү гарч ирээд миний мөнгийг авах гэж нэг зүү гаргаж ирээд маркет мейкерүүд миний мөнгийг авсан ч юм уу. Эсвэл бол би айгүй муу юм байна. Арилжаа хийгээд. Чиний муу сайн ямар хамаатай юм бэ энд те. Энд 8 явагдаж байгаа газар чи дунд нь өөрөө орж тэр 8-ын дунд нь орж өөрийгөө баахан дунд нь дээшээ доошоо авч ирсэн мөнгө алтангуудаа. Тэгэхээр тэр чи нэг юм хамааралгүй газар орчоод гэх юм одоо юу гэдэг нь их арилжаа хийж байгаа хүмүүс хамааралгүй цаана 8 явагдаж байгаа юм дунд нь орчоод тэр дундаас өөрийнхөө мөнгийг алдаж тунгуудаа тэрийг маркет руу ч юм уу өөрөө ойлгож чадаагүй учраас яаж ажилтгийг мэдэхгүй учраас маркет руугаа алдаагаа чигдэг ч юм уу. Эсвэл бол өөрөө би олж чадахгүй мэн гэдэг өөрлөгөө алдаагаа чигдэг л болж таарах гэдэг юм тийм. За тэгэхээр энэ бидний хийж байгаа юм бол зүгээр энгийн захтай ижилхэн, нарантуултай ижилхэн. Нарантуултаар яаж байгаа гэхээр бид нэр бараа авж байгаа зарж байгаа. Эсвэл чи GS ч юм уу CEO орлоо, ажилтны дэлгүүрлөгөө орлоо, бараа авлаа зарлаа. Тэрнтэй ямар ч ялгаа байхгүй. Маркет гэдэг нэр. Маркет л маркет те. Яг тэрнтэй ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ тэгэхээр бид нар ер нь бол юу үзэх гээд байгаа юм гэхээр маркет гэж юу юм? Яагаад ямар зохион байгуулалттай үүсээд яасан маасан гэдгийг л үзнэ гэсэн үг ихтэй те. За тэрийг ойлгож чадах юм бол дунд нь яваад цаашаа яваад өгнө л гэж ойлгоо. За маркетинг ганц үүрэг purpose те. Худалдаа 8 явуул хоорондоо арилжаа хийх зорилготой. За тэгвэл маркетинг эхнээс нь үүсгэхийн тулд биднэрт юу хэрэгтэй байгаа юм гэхээр бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Ямар бүтээгдэхүүн байх юм? За алт гэдэг бүтээгдэхүүн байх юм байна. Алтыг авж байгаа хүмүүс байх юм байна, зарж байгаа хүмүүс байх юм байна. Газар хэрэгтэй юм байна. Хаана алтыг авч зарах юм?
ямар цаг хугацаанд буюу одоо нэг нарантуул жишээлбэл өглөө 8-аас онгодог ч юм уу те ажлын цаг гэж байгаа шүү дээ. Тэнгуут би одоо юу гэдгийг улаан цагаан нэг шөнийн 12-т очичоод гутал авъя гэж зогсоодох нь бас хаашаа чинь те. Тэгэхээр ийм нэг тодорхой цаг хугацаатай байх хэрэгтэй маань. Ямар үн дээр тэр барааг авч зарах юм ч юм уу те. Энэ эднийг нийлүүлээд за зах зээл гэдэг зүйлийг бүтээн гэж ойлгодно. За тэгэнгүүт зах зээл бидний арилжаалах гэдэг зүйл энэтэй бол ямар ч ялгаагүй. За ялгаагүй учраас бид нэр энэ дээр юу ч арилжааж болно, юу ч яаж болно юу лээ. Үүсгэж болно. За буцаагаад нэг дом гэдэг зүйлэргээл. За энэ дээр хэдүүлээ нэг зах зээл үүсгий заяа. Кофе шопч юм уу скол за хүнд илүү ойлгохтойгоор нь бол хэдүүлээ нэг өргөн хэрэглээний бараа авч заръя л та. Жишээлбэл юу гэж болно шүү те. Кофе гэж болно шүү. Кофе авч зардаг. Хэдүүлээ нэг кофе шоп нээчи. Энд ханшин байна. Бит. Аск зарах хүсэлтэй хүмүүс авах хүсэлтэй хүмүүс те. За энд үн байгаад. За кофег 100 200 300 400 500 гэдэг. За кофе шоп байгуулад би нэг кофе зармаар байна. 200-аар зармаар байна те. Тэгсэн чинь кофе авах хүн үгүй наа чин. За би зарах хүн шүү дээ нэ. Зарах нь би 400-аар заръя. Би чи зарж байгаа хүн учраас аль болох ашиг хийх гэдэг юм байгаа байхгүй. Ашиг хийхэд бол яг хөр илүү үнэтэйгээр зарвал надад ашигтай учраас би 400-аар зарах гэдэг. Тэгс чи авах хүн үгүй би чамаас 400-аар авахгүй. 200-аар авъя. Тэгэхээр өтөр 8-аа хийж чадахгүй байгаа юм те. Кофега зарч чаддгүй. За гэхдээ одоо энэ дээр нэг зүйл ороод ирж байгаа. Participant гэдэг оролцогч тал. Монголд ганцхан кофе зардаг газар байдаггүй. Асар олон кофе зардаг газрууд байгаа. Монголд нэг кофе уудаг хүн байдаггүй. Асар олон кофе уудаг хүмүүс байгаа. За тэгэхээр хоорондоо тэд нар чинь нэг одоо юу гэдэг кофега өгж авалцах гэдэг шүү дээ. За кофег өгж авалцахын тулд яг үхээр кофений ямар ч үсэн бүтээгдэхүүн нь бол байгаад байна. Ханш нь бол арай тогтоож амжаагүй байна. Гэхдээ оролцогчд нь бол байна. Газар нь бол байна те. Улаанбаатарт авч зарлцж байгаа юм. За тэнгууд өглөө кофе ууж байгаа. За өглөөний 6 цагаас эхлээд кофе шоп нэгдээд шөнө 8 9 үе таадаг ч юм уу те. За цагийн тогтоочлоо. За одоо юу хэрэгтэй байна гэхээр ханш хэдэн дүүргэн дээр кофег авч зарах юм гэдэг. Тэгэхээр би 400-аар зармаар байдаг. Нэг нөхөр үгүй би 400-аар авахгүй би 200-аар авна гэдэг. Тэр дундаа нэг тохирчмаар байдаг те. За нэг кофе шоп байхгүй учраас энд нэг нөхөр үгүй надаас өмнө өрсөд нэг нөхөр би тэгвэл 300-аар кофе заръя гэж хэлж болохгүй. За 300-аар зарсан чинь нэг 200-аар нэг эмчээ нэг хүн орж ирээд окей. За би над кофег чинь авъя гэд нэг хоёр чинь кофегоо солилцчихлаа. Нэг кофе зарчлаа. За энэ ч өнгөрсөн түүх нь байх гэдэг. Зарагдсан 8-ны тоо гэсэн үг шүү дээ. За энийг volume portfolio гэдэг юм тийм. За volume portfolio ямар үүрэгтэй байх вэ гэхээр энэ чи хэдэн кофе авч зарагдсан гэдгийг харуулдаг гэсэн. За энд нэг кофе зарагдсан. Нэг нөхөр 300-аар зарчлаа. За тэгсэн чинь дахиад нэг хүн би тэгвэл 300 дээр кофе авъя. Тэнгуут нэг нөхөр орж ирээд би тэгвэл 300 дээр кофег заръя. За энэ хоёр 8-аа ижил. Тэгэхээр энд байсан тооч 2 болчихлоо тий. За тэгсэн чи энд нэг нөхөр орж ирээд би энд нөхөрт кофе зарчий гэд энэ нийшиг орчлоо. Энэ байхгүй болчихлоо. За энд нэг дахиад нэг за тэгвэл би ер нь тогтмол 200 дээр зарчий гэд нэг нөхөр 3 ширхэг кофе оруулаад ирлээ л дээ. За энд нэг хоёр нөхөр орж ирээд кофе авлаа. За энд 8 хийгдсэн учраас 2 нэмэгдлээ. Энэ хоёр байхгүй боллоо. Нэг хүн үлдлээ.
нэг кофе үлдлээ ч юм уу те. За энэ ингээд ханш эндээс дээр 300 гэдэг ханш дээр байсан бол 200 орчлоо. За буцаад тэгсэн чинь нэг нөхөр за энд би 200 дээр их зарагдаад байгаа юм чинь ер нь үнэ өсөж чи тий. 300 болгох чи. Энэ дээр 3-ыг зарч. 200 дээр арай бас их ашиг хийчмээр байгаа учраас тий. За энд нэг нөхөр хүлээж исэн нөхөр за би энийг 200 дээр авмаар байна. За тэгсэн чинь энд нэг 2 нөхөр орж ирээд би өмнөөс энэ дээр авчиж юм уу тий. За ингээд хүмүүс хоорондоо 8 хийгдэж чинь тий. За энд нэг үлдлээ. Энд 2 зарагдлаа. Энд 4 боллоо. За энэ 300 200 гэдэг л газар ингээд нэг кофе ч авч зарагдаад шүү дээ. Би тэгсэн чи 400-оор зарах гэдэг. Би үнэ дэше өсвөл яах вэ? Надаас хүн авах уу? Авахгүй шүү дээ. Авахгүй шүү дээ. За би яавал кофега зарах вэ? Хүмүүсийн яг тааламжтай хүн дээр зарж ижил. За. Тий, надаас авах хүн байхгүй учраас энэ доор зарагдаад байгаа юм чинь. За, болио. Би тэнгуут энэний ард очрол зогсох гэдэг байхгүй. 300 гэдгийн ард. Хамгийн түрүүнд байгаа хүний ард. Окей, болио. Би 300 дээр зарья. 400 дээр авах хүн алга байна. За, энд тэгсэн чинь 2 хүн орж ирлээ гэж тооцох тий. За, 2 хүн орж ирсэн чинь нөгөө нэг миний урд байгаа очрон дээр байгаа нэг нөхөр кофега зарчлаа. Энд 5 боллоо. Тэнгуут 2 хүн байсан учраас би бас кофега зарчлаа. За энэ байхгүй болоод энд 6 боллоо тий. За энд 6 кофе зарагдсан. За энэ хэдүүлэнгийн саяны хийсэн үйлдэлийг өнгөрсөн түүхийг харах юм бол нэг дэшээ 300 гэдэг ханш руу явсан тий. Буцаагаад 200 болсон. 300 руу явсан. 200 дээр арилжаалагдсан. 300 болсон. 200 дээр арилжаалагдсан. 300 болсон. Ингээл яваад байгаа. Энэ дээр ямар нэгэн утга байна уу? Энийг яаж би ойлгох вэ өнгөрсөн түүхийг? Өнгөрсөн түүхийг харах юм бол саяны бичигдсэн төгч 200 болсон, 300 болсон, 200 болсон, 300 болсон л гэдэг шүү дээ. Тэгэхээр би энийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэдэг нэг асуулт байна. Ухаан яг тэр доотлогын цаг харагдаж байгаа шүү дээ. Яг тухайн цаг хугацаанд тухайн бүтээгдэхүүний үнэс нь яг тэнд байсан байна. Тэнд авж байгаа тал зарж байгаа тал хоёлаа ашигтай гэж төгссөн байна л гэж ойлгох юм. Тийм тэгэхээр их хүмүүс энэ дээр юу гэж ойлгох вэ? Өнгөрсөн түүхээс нарах юм бол за 300 гэдэг ханш дээр л хүмүүс авч зараад байгаа маань энэ 300 болвол fair price гэж нэрлэдэг байна тийм. Яг энэ кофег авч зарахад тогтсон доктортой үний юм байна л гэдэг. 400 байж болохгүй гэдэг. За 400 би байлгах гэж үзсэн хүн байгаад шүү дээ. Тэгэхээр 400 хит үнэтэй гэдэг. За тэнгуут 200 100 руу орохгүй гэдэг шүү дээ. 100 яагаад гэвэл хит хямд болчиход байгаа гэж ойлгох юм тийм. Тэгэхээр би хит хямд үн дээр бол кофега зарахгүй гэж ойлгох. За энийг буцаагаад ухраагаад энэ 200 300 гэдэг явсан энэ ханш байгаа 200-аас 300 болсон 300-аас 200 болсон. Энэ хэдээс хэд рүү ингээд 200-аас 300 200-аас 300 200-аас 300 400 боллоо, заримдаа 100 боллоо. 5 юу гэдэг буцаагаад 200 боллоо, буцаагаа 300 боллоо. Энд нэг тийм ойлгох юм байна уу? Энийг би юу гэж ойлгох уу гэдэг нэг асуудал байна. Энэ өнгөрсөн түүхийг. Зүгээр л түүх байгаад нь шүү дээ 200 болсон. 100 байсан. Биш ээ. 200-аас 300 болсон. 300-аас 200-аас 300 болсон. 300-аас ханшны хөдөлгөөний түүх мөн үү? Тий, ханшийн хөдөлгөөний түүх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би энийг яг өөрийнхөө юун дээр юу гэж ойлгох уу гэх гээд байгаа юм. Тайлбарлахдаа ч юм өөртөө юу гэж ойлгох уу гэх гээд байгаа юм. Эндээс ойлгох зүйл байгаа юу? Өнгөрсөн түүхээс нь. Копи ер нь 300 байдаг юм байна гэж ойлгоо. Тэгж л ойлгоно. За энэ 300 дээр л ханшд арилжаалагдж байгаа маань л гэж ойлгоо. Тэнгууд энэ байгаад шүү дээ. Энэ юу юм гэдэг асуулт байгаа. Ти энийг сая дөнгөж сая тайлбарлаа. Би энийг дөнгөж сая тайлбарлаа шүү дээ. Тэгвэл эндээс би юу ойлгох юм? Хүмүүсийн зан төлөв. Тийм за нэг тухайн бүтээгдэхүүн хизээ ямар үн цэнтэй байсан бэ гэдгийг л харч. Тийм хизээ ямар үн цэнтэй байсан бэ гэдгийг нь харсан болгоос биш энийг би өөрөөр юу гэж ойлгох юм. Энэ шугамаа энэтэй холбоцоо. Энэ шугам хоёр хоорондоо ямар хамаатай юм. Хадгүй шүү дээ.
Тэгэхээр энэ зүгээр өнгөрсөн түүхээс нь би юу харж байгаа юм гэхээр хүмүүс Евро USD гэдэг бүтээгдэхүүнийг тэдээс тэд болсон, тэрэн дээр хямдхан авсан, тэрэн дээр үнэтэй байсан ч гэдэг, тэрэн дээр үн цэнтэй байсан, тэрэн дээр гэдэг өнгөрсөн түүхийг л харж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би дөнгөж сая энийг яаж үүсдэг гэдгийг тайлбарлалаа шүү дээ. Окей. Тэгэхээр яаж үүсдэг гэдгийг тайлбарлахаар эндээс нэг юм ойлгох гээд байгааз бид нар ч энийг ойлгож чадна гэх гээд байгааз ойлгох юм бол бид нар эндээс ашиг хийх гээд шүү дээ. Дундаас нь 200 дараа аваад 300 дараа зарах гээд шүү дээ. Дамын 8 чи шиг юу гэдэг те. 8 дунд нь оролцох гээд байгаа хүмүүс чинь. Тэнцвэртэй үн. Тэ тэнцвэртэй үн гэж ойлгох гээд байна. Тэнцвэртэй үн гэдгийг fair value гэдэг нэртэй байна те. За тэгэхээр зах зээлийн нэг үүрэг болвол тэнцвэртэй үнийг хайж байгаа гэсэн үг. Банк тэнцвэртэй үнийг хайна гэсэн үг. Кофений үн хэд үнэтэй байж болохгүй байгаа тань, хэд хямдхан байж болохгүй байгаа тань. Тэнгуут хүмүүс өөрсдөө олно гэсэн үг. Би олохгүй гэсэн үг. Юу оролцохгүй гэсэн үг. Засгийн газар оролцохгүй гэсэн үг. Эсвэл бол одоо юу нүд ч үгүй те өөр юмнууд оролцохгүй гэсэн үг л те. За ягаад оролцохгүй байгаа юм гэхээр энэ чинь хүмүүс хоорондоо 8-гаа тохирж байгаа гэсэн. За би кофе шопо кофего нэг кофе шопт орсон чинь 50,000-аар зараад байвал үгүй би тэр 50,000-аар зарж байгаа кофе шопт хүн орох уу? Их дундаж газрууд нэг 10,000-тай л байгаа шүү дээ. Тэр юу бодож тийшээ орох юм те? Тэгэхээр тэр юу бодож тэр нөхөр 50,000 гэж ханшаа тавих юм? Хинт зарна гэж тавих юм те? Хин тэрийг авна гэж одоо тийшээ явах чинь гэх юм уу те? За тэгэхээр мэдээж 50,000-аар зарагдахгүй маань. Тэнгуут 100-аар зарах уу гэдэг асуудал байна. 100 төгрөгөөр ч юм уу. Тэгвэл ямар ч кофе шоп өөрсдийнхөө алдагдал гэдэг юмыг тооцох юм бол те 100 төгрөгөөр бол зарахгүй л байгаа даа шүү дээ. Тэгэхээр кофений үн дундаж кофений аяг кофений үн хэд байгаа гэдгийг яаж олоод байгаа юм гэхээр нөхдүүд өөрсдөө эхлээд үнийг тавьчихж байгаа. Тэдээ. Тэгэхээр хүн орохгүй болоод ирэнгүүт яах вэ? Миний кофе шопт хүн орж ирэхгүй бол би ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг. Үнэ хямдруулахаас өөр арга байхгүй болчих. 50,000-аар тавьсан байсан бол 40,000 болголоо. 40,000 гэсэн ч хүн авдаг 30 болголоо. 20 боллоо. 15 боллоо. 15 болоод ирсэн чинь нэг хүн авч хэлж байгаа байхгүй. За тэгэнгუთ за одоо өгч байгаа юм биш үү те. Тэгвэл би нэг багцаагаа ханшаа тавьсан байсан л гэж ойлгох гэдэг юм шүү дээ. За тэгэхээр энэ яг зах зээл бол ямар ч зах зээл ялгаагүй гэсэн. Тэгэхээр бидний энэ болж байгаа үйл явдал цаана болж байгаа үйл явдал юу болоод байгаа юм гэхээр энэ ч ийм л юм болж байгаа л гэсэн. За энд зах зээл байнга доктортой байхгүй. За та нар кофе шопт анхны үн хэд байсан гэж бодож байна? Бүр 10 жилийн өмнө. 10 жилийн өмнө одооных шиг үнэтэй байсан уу? 15 жилийн өмнө ч юм уу те. Тэгэхээр арай өөр үнэтэй байсан байж таарах гэдэг байна. Тэр хооронд нэг юм өсөлт явагдсан болж таарах гэдэг юм те. За хэд ч байсан нэг 5,000 байсан ч юм уу хаашиж байна. Тэгээ 5,000-аас 10,000 руу хооронд өссөн байгаа даа шүү дээ. За энэ өсөлтийн явцыг удаан хугацаанд явсан учраас бид нар харж чадаагүй болохоос биш. Нэг мэдсэн чил 10,000 болцсон байсан. Одоо юу гэдэг нь те? Талхны үн хэд ч байсан. 100 төгрөгч байсан юм уу? 100 төгрөг байсан талхч нэг мэдсэн чи одоо 1000 болцсон ч юм уу те? Ингээд нэг аажмаар өсөлт явсан. Яг тэрнтэй ялгаагүй процесс гэсэн үг л. За тэгэхээр энд байгаа үйл явдал бол дээшээ доошоо ингэж нэг хэлбэлзээл. Тэр энэ үнийг нэг зүйлийг хайгаад байгаа гэсэн үг. Тэгээ fair price хайж байгаа гэсэн. За fair price гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр надад ч ашигтай, надад ч болж байгаа би зарж байгаа хүн, авж байгаа хүн хоёрт хоёуланд нь таарсан үн гэж хэлээд байгаа. Тэгэхээр энийг л олох зорилготой байгаа даа шүү дээ. Энэ яваад байгаа гол нэг юу чинь нэг зинхэр нэг юм candle stick гэдэг нэг юм яваад байгаа шүү дээ. Энэ юуг хайгаад ингээд дээшээ доош яваад байгаа юм гэхээр fair price л олох гэдэг. Энийг л олох гэдэг гэсэн. Дундаж ханш нь хаана байгаа. Тасралтгүй хайна гэсэн үг. Энэ хизээч тогтмол байхгүй байгаа тийм. Үргэлж солигдож байна. Цаг хугацаа өнгөрөх тусам. Дээшээ нэг бол 400 болно. Заримдаа 400 болно. За ихэнхдээ өргөө хэрэглээний бараа бол 400 500 явчихж байгаа хэрэг. Тэрнтэй ижилхэн дээшээ үнэ хайгаад явчихна. Эсвэл бол нэг хямдраадсан. За электрон барааны үнэ бол хямдарч иж магадгүй баг. Технологийн одоо юу гэдэг нэвшлийн үн ч юм уу те. За тийм байдлаар ойлгох гээд байна. За энийг дахиад байж байгаад зурнаа. Окей. Тэгэхээр зах зээлийн marketplace гэдэг газар хаанаас анх үүссэн гэхээр бүгд эрт дээр үеэсэл байсан л байж тарах гэж тийм. Зах дээр хүмүүс ногоо могоо авдаг зардаг ч юм уу те. За энд нэг юм
бий болчихж байгаа. За хүн тухайн нэг бүтээгдэхүүнийг за би энэ дээр нэг кофе зарах гад үзээд идэг нэг 400 дээр тавьчихсан байсан шүү дээ. За 400 дээр зарах гад үзсэн чинь 400 дээр хүн авахгүй байлээ гэдгийг би харсан. Сонирхохгүй байлээ те 400 гэдэг ханштай. За тэнгуут би эндээс үнэ буулгасан болж таараад шүү дээ. Тэ? За үнэ буулгах шалтгаан нь хүн хайж зарах хүн хайж байгаа учраас би үнэ буулгасан. За энд нэг хүн 200 дээр авъя гэж хэлсэн. Тэнгуут бас үнэ өсгсөн болж таарах гэдэг юм те. За энэ өөрөө юу яваад байгаа юм гэхээр энэ price гэдэг зүйл яваад байна. Price гэдэг нь ханшийг дээшээ доошоо өсгөж бууруулж байгаа юм. За ханшийг дээшээ доошоо өсгөж бууруулаад байгаа шалтгаан нь зар сурталчилгаа гэж яг auction гэдэг бид нар нэг юу яриад байгаа шүү дээ. Advertising гэж яриад байгаа тийм. За advertising гэхээр зар сурталчилгаа гэж ойлгох гэдэг. За юуг зар сурталчилгаад байгаа юм гэхээр би бараагаа юу гэдэг зарахын тулд хямдруулсан болж таарад. Энд авахын тулд одоо үнэ санал болгож байгаа үнэ өсгсөн болж таарад. За тэнгуут нэг юу гэдэг кофе гэдэг бүтээгдэхүүний одоо юу гэдэг надаас кофе хүн авахгүй болвол яг уу гэхээр би үнэ бууруулахаас өөр арга байхгүй. Үнэ бууруулчаар хүмүүс авч эхэлнэ. Нөгөө авах гээд байгаа хүн нөгөө бараа нь олдохгүй болвол үнэ өсөхөөс өөр арга байхгүй. Тэгэхээр зах зээл тасралтгүй ингэж явна гэсэн. За тасралтгүй ингэж дээшээ доошоо өсгөж явж байгаагийн шалтгаан advertising буюу зарах энд хэд үнэтэй болцсон учраас би хямдруулахаас өөр арга байхгүй байна. Энд хэд хямдхан одоо юу гэдэг хямдхан болцсон учраас би зарах хүн байхгүй байгаа учраас би үнэ өсөхөөс өөр арга байхгүй. Тэр тасралтгүй ингэж яваад байна гэсэн. За энд хямдхан үнэтэй гэж яваад ээжтэй тий. Энэ юу хүнийг одоо юу гэдэг юг хайгаад нь штэ. Надаас авах хүнийг би хайгаад байна. Нөгөө талд нь юу гэдэг зарах нэг авах гэж байгаа хүн бас зарах хүнийг хайгаад яваад байгаа гэж ойлгох гэдэг. Хэд хямдхан тавьчихаар нөгөөдөл нь авахгүй ч юм уу. Баян ингээд солигдоод яваад байна гэж ойлгох нь тий. Окей. За энэ саяны хэсэг ойлгомжтой юм. Дээшээ доошоо авж байгаа зарж байгаа шалтгаан тий. Advertising гэдэг нь зар сурталчилгааны баянгтай байнгын дээшээ доошоо өгөлцөж авалцаад хүн авахаа болоод ирэнгуут хэд үнэтэй болоод ирэнгуут юу гэдэг юм би үнэ буулгахаас өөр арга байхгүй. За энэ ямар ч бүтээгдэхүүн байж болно, юу ч байж болно. Тэгээд тасралтгүй ингэж үнэн солигдож явна. За тэгэхээр бид нэр юу ч ярьж ялах нэг тийм сонирн биш байгаа байхгүй. Крипто бай, индекс, бонд, экономи одоо юу гэдэг те futures, options, fund, stock бүгд ижлэхэн зарчмаар ажиллана. За крипто дээр жишээлбэл ороод үзье л бас нэг юм дээшээ доошоо хэлбэлцсэн байдалтай яваад энэ зүгээр нэг зогсохгүй байгаа даа. Ингээд чигээрээ явахгүй байгаа зүгтсэн юм шиг байнгын хэлбэлцэлтэй тий. Дээшээгээ явж яах гэдэг юм хэр зарах хүмүүсийг уруу татчих чинь уруу татхан чашиж зарах хүмүүсийг хайж явж гин гэсэн үг. Зарах хүмүүс нь үнэтэй болохоор окей би заръя. За зараад эхлэнгууд хямдхан болгож яах гэдэг юм хэр нэг авах хүмүүсийг хайж байгаа. За зарах хүмүүсийг хайж гин авах хүмүүсийг хайж гин ингээл дээшээ доошоод хүмүүсийг татаал яваад гин гэсэн. Хүмүүсийг оролцуулж гин гэсэн үг л дээ 8 дээр. Тэгэхээр энэ нэг зах зээл дээр ханш гэдэг зүйл нь өөрөө ийм зар сурталчилгааны байдлаар ажилладаг гэж ойлгох гэдэг. Тэр энэ хүмүүс шийдвэр гаргахдаа ханшин дээр шийдвэр гаргадаг. Яаж шийдвэр гаргах вэ гэхээр надад хямдхан өнөөгөө би авъя. Өгөхгүй бол авахгүй. Би тэгээ суучих болно шүү дээ. За тэгмут хүмүүс нэг хямдруулаад ороод ирэнгუთ миний авах гэжсэн бараа хямдраад оронгууд би окей одоо авъя. За тэгэхээр зар энэ ханш гэдэг зүйл өөрөө ямар үүрэгтэй юм гэхээр encourage гэдэг юм тий. Consumer гэдэг одоо хэрэглэгчдийг оролцуулж байна. Нөгөө талдаа хэнийг оролцуулж байна гэсэн үг. Үйлдвэрлэгчдийг оролцуулж байна гэсэн үг. Зарж байгаа хүмүүсийг яг үхээр үнэтэй болгож. За үнэтэй болчингууд нь за би одоо энийг заръя. Хямдхан болчингууд яг үхээр би энийг авъя. Тэгэхээр тасралтгүй дээшээ доошоо хөдөлж явна гэсэн үг. За хөдөлж явж байгаагийн шалтгаан хямдхан болгож үнэтэй болгож хүмүүсийг оролцуулж оролцуулж байгаа гэж ойлгох гэдэг юм тий. За энэ хэсэг ойлгогдсон уу тий? Үнэтэй болгож хямдхан болгож байгаа хэсэг. Үнэтэй болгож яах гэдэг юм гэхээр энд зарах хүнийг оруулж ирэх гээд байгаа гэж ойлгох. Хямдхан болгож яах гэдэг юм гэхээр авах хүнийг оролцуулж орж ирэх гээд байгаа гэж ойлгох. Тэгээд нөгөө нөхдөр чинь хямдхан болохгүй бол авахгүй байгаа шүү дээ. Үнэтэй болохгүй бол зарахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр заавал ингэж нөгөө нэг юугаар дээшээ доошоо хэлбэлцсэн байдлаар хоёр талаасаа оролцогчийг ингэж татаж оруулж ирнэ гэсэн үг.
За, энэ хэсэг ойлгогдов. Ойлголоо. Окей. Тэгэхээр зах зээлийг та нар урд нь харж ирсэн, энэ чартыг харж ирсэн бол байнгын дээшээ доош хэлбэлзэж явдаг шалтгаан нь гэж ойлгох гэнэ, тэ. За, энийг бид нэр харахтаа тэр дом дээр бол харагдчих. За, хэрэглэгч продюсер хоёрыг бол нэг яриадах шаардлага баг. Нэг нь хэрэглэгч, нэг нь үйлдвэрлэгч, тэ. Тэгэхээр futures гэдэг бүтээгдэхүүнийг арилжаалаад байгаа. Гэхдээ яг үндсэн юу нь бол ажиллаж байгаа зарчим бол жирийн захаас бол ямар ч ялгаа байхгүй болж таарах гэх, тэ. Зүгээр л дээшээ доошоо авч заралцаал байгаа л гэж ойлгоно. Окей. За, тэгэхээр ханш гэдэг зүйлээр бид нар яаж ихэр хүмүүсийг оролцуулж ирж байгаа сатаж ороод, тэ. Энэ зах зээл дээр хүмүүс байхгүй бол энэ ч нэг бараа таваар нь зарагдахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бараа таваарыг илүү их хэмжээгээр зарахын тулд яах гэдэг юм гэхээр нэг төвлөрсөн төв газар бай. Тэр нь болохоор CME гэдэг одоо Америкийн хамгийн том биржчээ CME гэдэг нэртэй байгууллага байна. Chicago Mercantile Exchange. За, энэ бирж бол яг үхээр дунд нь зуучлагчийн үүрэгтэй хүмүүсийг дунд нь оролцуулдаг гэсэн. Дэлхийгээс дэлхий дээр байгаа бүх хүмүүсийг одоо оролцох боломжийг нээгээд өгсөн гэсэн. За, тэгэхээр энэ байгууллагын үүрэг бол яг үгээр зүгээр дунд нь зуучладаг. Зуучлахдаа бид нэр шудраг байна. Шудраг учраас бид нэр оролцохгүй. Бид нар зүгээр газрыг чинь гаргаад өгчээ. Тэгээ бүтээгдэхүүнийг чинь гаргаад өгчээ. Та нар хоорондоо харилцаа хийгээд хоорондоо үнэ тогтоо. Тэгээ хоорондоо харилцаж байгаа 8-аас солилцоод юуч солилцож болно. Энд дэр crude oil, soybean, corn одоо юу гэдэг юм те. Value, bond ч гэдэг металлууд байна. За, алтны ханш байгаа юм. За, тэгэхээр бидний арилжааж байгаа алтыг авж байгаа зарж байгаа хүмүүс яг үхээр энэ дээр орж ирээд. Окей, би энэ хэдүүлээ одоо юу гэдэг те нэг юм алтыг зарахтаа авч зарахтаа нэг хаана авч зардаг үлээ те нэг монголч нэг уцгаа магаан ч үлээ тэр тийшээ явж нэг зардаг шиг юм шиг те тийм газар л гэж ойлгох гэнэ. Гэтэ дэлхийн нийтээрээ ийшээгээ явж авч зарлцдаг. За, энэ ганцхан газар бол биш CME. Энэ бол Америкийн бирж гэрэд. За, London Metal Exchange гэж байгаа. Улс орон болгоо өөрсдийн гэсэн юутай гэсэн үг. Ийм futures биржүүдтэй гэсэн үг. За, энэ London Metal Exchange дээр бас futures-ийн юунууд зарагдана гэсэн үг. Металлууд зарагдана гэсэн үг. За, юу эдийн донд алт ч юм уу скол зисмис одоо никель гэж одоо зинк гэсэн те копер байна. Тэгэхээр эднэр юу юм гэхээр зүгээр биржүүд зүгээр дунд нь жуулчлах үүрэгтэй оролцохгүй. Тэгээд хүмүүс өөрсдөө орж ирээд хідэн хэр хэмжээгээр авах хүн тэр хүний дур гэсэн. Хязгааргүй авч болно. Хэрвээ мөнгө ч байх юм бол. Хязгааргүй зарчиж болно. Хэрвээ тэр хэмжээгээр байх юм бол. Тэгээд авах хүн байх юм бол аваалын зарах хүн бол зараал нь гэж ойлгох гэдэг тийм. За, тэгэхээр нэг зах зээлд эднэр оролцохгүй учраас яг үхээр шудраг байдлыг хангаад өгнө. Хүмүүс орж ирээд хоорондоо бараагаа солилцсон гэсэн үг. Окей. За, тэнгуут нэг ханшич нэг хүмүүс оролцохоо болоод нэгтэл нь оролцохоо болоод одоо ингээд нэг fair price олцсон байх юм бол түрүү хэлсэн те fair price түрүү нэг энэ юун дээр байгаад байгаа шүү дээ. Чартн дээр байгаа. Нөгөө юугаа арилгачлаа. Тэр чи хаана байлаа? Евро USD дээр байсан шүү дээ. Нэг миний зураад идэг нэг юм. Байхгүй болцсон шүү дээ. Энэ шүү дээ. За, энд харж байгаа нэг зүйл байгаа шүү дээ. Энэ fair price гэдэг зүйлээ олчих юм бол их хэмжээний 8 явагдаад байгааз. Нэг хүн аваад байна, нэг хүн зараад байна. Тэгэхээр яг их хэмжээний бараа 8 солилцоод ирэх юм бол яаж байгаа юм гэхээр нэг fair price олсон бол их хэмжээний бараа авагдана зарагдана гэсэн үг. Хэрвээ энэ fair price нь өөрчлөгдөд 500 олчих юм бол энэ ч нэг 8 явагдаагүй болж таарах гэж. За, энэ доошоо 200 гэдэг ханш дээр нэг 8 явагдаагүй шүү дээ. Хоёрхан ирэхэг авч зарагдсан. 6 гэдэг дээр хамгийн их авч зарагдсан байгаа даа. Тэнгуут энэ fair price гэдгийг юугаар тодорхойлоод байгаа гэхээр хамгийн их авч зарсан газрыг хэлээд. Хүмүүсийн 8 хийсэн газрыг. За, энийг бид нар харж болно гэсэн. За, хэрвээ доор нь ч юм уу дээр ерөөсөө 8 хийхдэггүй байх юм бол энэ бол unfair price юм байна. Буюу шудраг бус ханш юм байна тий.
За шудраг бус гэх юм одоо юу? Энэ нэг тийм тохиромжтой энэ дээр авч зарах тийм яг зарах хүмүүс байгаа юм байна. Гэхдээ авах хүмүүс байхгүй байна. За энэ unfair dot-ийн аншиг нь юу гэж нэрлэдэг байгаа юм гэхээр unfair law гэж нэрлэдэг юм байна. За энэ dot байгаа газар хэд хямдхан болчиход байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр зарах хүн байхгүй байна. Нэг гэдэг аншил нэг хүн авч зарсан юм байна. Энэ дээр нэг хүн авч зарсан юм. Тэгэхээр энэ 500 102 дээр бол хүмүүстийг сонирхол байхгүй байна. За хамгийн гол ханш буюу хоорондын тохирж байгаа анш нь бол fair price бол 300 буюу 300 дээр хамгийн их 8 авч зарагдсан. За тэгэнгүүт бид нэр энийг volume profile гэдэг зүйлээр харж болно. За нэг газраа очиад volume profile-а зоочих л та. За хүмүүсийн энэ өнгөрсөн түүхэн дээр харж байгаа гол fair price нь хаана байсан? Тэгэхээр энэ байсан болж таарах гэдэг. Хамгийн их 8 явагдсан газар гэж ойлгоод байна. Энд нэг тоо байгаа. За үуч тоог нь гарах нь. За тоо нь гараад ирчлээ те. Энэ гэрийг нь харах юм бол энэ тоонуудаар нь харж болно. Тэр хэмжээний 8 явагдсан гэдэг. Хамгийн их 8 явагдсан газар энэ байгаа дээ. 241 мянган одоо юу чинь те? Евро USD солигдсон ч юм ааш. За энд 180 140 гээд тэнгуут энд хамгийн их 8. За нэгнийх нь мик нээлттэй байгаа тос эний яг хүслэг яг. Хүслээ мик агараа. За сервер мод хийлээ шүү. За эндээс харж болно те. Яг саяны нэг хамгийн их 8 явагдсан 6 кофе зарагдсан гэдэг газар энийг яриад. Энэ дээр болоод ирэхээр яг үхээр бага хэмжээний 8 явагдсан байна. Үзүүр дээр нь. Тэгэхээр энэ дээр нэг тийм сонирхол байгаагүй гэдгийг ингэж харж болно гэсэн. Тэгэхээр энэ болсон үйл явдал бол энд саяны миний тайлбарлсан гэж ойлгох гэдэг юм те. Окей. За тэнгуут энд fair price-а олцсон байгаад байдаг. За тэнгуут өөр хүмүүс энэ дунд хэсэг хугацаа одоо нэг зүйл орж ирэх гэдэг. Time гэдэг зүйл орж ирэх гэдэг. Энэ бид нэг price гэдэг зүйлийг ярьсан шүү дээ. За time гэдэг зүйлийг оруулж ирэхийн тулд цаг хугацаа өнгөрөх тусам энэ ханш өөрчлөгдөнө гэх гэдэг шүү дээ. 300 гэдэг байсан үн насан туршдаа 300 гэдэг үнээрээ байхгүй л гэж хэлэх гээд. За цаг хугацаа явах тусам кофе ховордно, кофений ургац муудна. Скул бол юу гэдэг нэг юм бара таварын одоо юу гэдэг зохицуулалт орж ирээд кофе гэдэг бүтээгдэхүүнийг Монголд оруулахаа боллоо гэлдэг ч юм уу те. За ямар нэгэн мэдээ гардаг ч юм уу ямар нэгэн цаг хугацаа гэдэг зүйл яваад ирэхээр энэ байгаа ханш солигдож эхэлж байгаа. За тэнгууд энд яг уу гэхээр нөгөө нэг ханш чинь өөрөө fair price-а сольж эхэлнэ гэсэн. За солихдоо яаж солих уу гэхээр эхлээд ажиж ба. Өөр юм руу яваад ирчихлээ. За солихдоо яаж солигдох гээд юм гэхээр энэ үнэ нэг өсгөж үзнэ тэ хүнийг татахын тулд. За 500 гэдэг ханш шинэ үн болох уу болохгүй юу? 300 гэдэг чи хуучин үн байсан да. Одооний үн байгаа шүү дээ. За тэнгуут нэг мэдээ гарсан гэж тооцоод кофений үн хавартсан учраас кофе эрэлтэнд орж эхэлсэн. За эрэлтэнд ороод эхлэхээр яах вэ гэхээр кофе зарж байгаа хүмүүс мэдж байгаа учраас за кофе хавартсан учраас би 300-аар зархаа боллоо. 400 дээр 500 дээр нэг зарж үзье. 400 дээр нэг зарж үзье ч юм уу те. За тэнгуут эн чинь авч байгаа хүмүүс бас мэдж байгаа. Бараа хавардаад ирсэн учраас би одоо 300 гэдэг ханш дээр авч чадахгүй байна. Үнэ өсөхөөс байхгүй байна. 400 500 явъя гэдэг ч юм уу. За энийг цаг хугацаа өнгөрөх тусам энэ ханш солигдно гэсэн. За нэг fair price бол хэсэг хугацаанд fair price байсан. За тэгээд яг уу гэхээр хэсэг хугацааны дараа ханш өөрчлөгдөхөөр энэ шин зарах хүмүүсийг татахын тулд яг уу гэхээр үнэ өсгөж ирнэ гэсэн. Үнэ өсгөхөд ирэхээр хүмүүс тэр өндөр зарах уу зарахгүй юу гэдэг ханш уу. За саяны үйл явдалтай би үнэ өсгөлөө 400 болголоо 500 болголоо. За эхлээд 500-аас эхэлчихлээ. 500 болголоо. Энэ дээрээс хүн авахгүй.
Хүн зарах уу зарахгүй юу? За энд хүн зарахгүй бол яг уу Дөнөөс ихэл дахиад дэш юу? 600 дараа авъя. 600, 700 хэд хүртэл өсч болно шүү дээ. Зарлаа Ахын гарч зарлаа. ирсэн. Зарах хүн гарч иртээ. Ат. За зарах хүн гартлын дээшээ явна гэсэн. Тэгэхээр энэ зарах хүмүүсийг уруу татчих оруулж ирээд шүү дээ. Нэгэсэндээ өндөр үнээр зараач би чамд хуучин 300-аар зарж исэн бүтээгдэхүүнийг чи одоо 500-аар, 600-аар, 700-аар авъя. За ингэж татчих оруулж ирнэ гэсэн үг те. Окей. За нөгөө талдаа за кофений нийлүүлэлт хит их болцсон ч юм уу те. Гадны одоо хятадын ч юм уу солонгосын баахан кофе шопууд нэгдээд ирсэн. Тэгэнгუთ кофений газрууд хит их болцсон. Болон болгонд нэг кофе шоп те. Бараг түүц шиг ингээд нэг жижигхэн кофе шопууд нэгтсэн ч юм уу. За тэгэнгუთ хэд их кофе шоп болчоор хүнийг татахын тулд мэдээж өрсөлдөөн бий болж байгаа учраас доошогоо үнийг явуулаад байгаа гэсэн. За доошогоо хэд болох уу гэдэг нь бас ялгаагүй. Доошогоо хин нэг кофе шопууд ч хоорондоо өрсөлдөөд байгаа гэж ойлгодог юм байна. Доошогоо 300 байсан үний 200 болгоно те. Зарим нь 100 болгоно ч юм уу те. За арайч 50 болохгүй. За ингээд доошогоо яваад байна гэж ойлгоо. За ингэж хоёр тал руугаа дээшээ доошогоо энэ fair price гэдгээсээ ханшиг татаж оруулж ирж байгаа юм тийм. Окей. За энийг price ярьж. Тэнгуут promoting activity гэж яриад байгаа. Англи хэлний болохоор. За promoting гэдэг нь хүмүүсийг ингэж оролцуулахын тулд дээшээ доошогоо явж л оролцуулах үүрэгтэй. За тэгэхээр ямар нэгэн байдлаар ханш хизээж ханш үргэлж ч юу. Хэдэн онд ч очиод үдсэн яг ханш хижилхэн байгаа. Үргэлж дээшээ доошоо хэлбэлцэж явна. За ийм байдлаар. Шууд яг чигээрээ явж байгаа тохиолдол байгаа. Гэхдээ удаан биш. Үргэлж дээшээ доошоо хэлбэлцсэн байдлаар. За хэлбэлцсэн байдлаар явдаг нь дээшээ доошоо ингэж нэг хэлбэлцэж явах гэдэг. Тэгэхээр хүмүүсийг одоо нэг авж байгаа зарж байгаа хүмүүсийг оролцуулах гэдэг шүү дээ. Дээшээ хямдрах, дээшээ илүү үнэтэй болох тусам нэг зарах нь ихсэн. Тэнгуут хүмүүс зарж эхэлнэ. За хүмүүс авах болоод ингод хит доошоо болгож жагаад буцаж нэг авах хүмүүсийн оруулж ирнэ гэдэг ч юм уу те. Ингэж дээшээ доошоо тасралтгүй явуулаад байна гэсэн. Энэ тасралтгүй процесс. Хизээш дуусахгүй процесс гэсэн. Ирээдүйд чинь болно, өнгөрсөнд ч болсон, одоо ч болж байгаа. Ямар ч бүтээгдэхүүнээр энэ болно гэсэн. Окей. За энэ хэсгийг ойлгомжтой юу? Тэнд нэг бидний арилжаа хийх гэдэг нэг гоё юм байгаад шүү дээ. Үргэлж мөнхийн гэдэг нэг юм байх яриад шүү дээ би сая тий. Гэхдээ эндээс саяны ярьснаас ойлгохгүй юм байсан уу? Үргэлж өнгөрсөнд ч тийм байсан ямар ч бүтээгдэхүүн дээр үргэлж тасралтгүй promoting activity гэдэг зүйл нь явагдана. Хүмүүсийг оролцуулахын тулд авж байгаа зарж байгаа талыг татаж оруулж ирэхийн тулд дандаа хяндарн дандаа үнэтэй болно гэсэн. За ингэж хүмүүсийг оролцуулж ирээд бараа таварын солилцуулна гэсэн. За энийг хин хийгээд байгаа биш байгаа байхгүй. Зөвхөн л хүмүүс өөрсдөө цаанаасаа ингэж нэг хит үнэтэй болоод нэрэнгуут нь зарж эхэлж байгаа. Хит хямдхан болгонгууд нь аваад эхэлж байгаа. Ингэж өөрсдөө хүмүүс хийдэг гэсэн. Ямар нэгэн тэр байгууллага одоо юу гэдэг нь CME гэдэг байгууллага тэгж хийгээгүй. Хүмүүс өөрсдөө хийсэн гэсэн. Цаанаасаа. Тэнгуут мэдээж бид нар ч гэсэн өөр юун дээр одоо юу гэдэг ямар нэгэн бараа хямдрлаа. Бид нар бол хамгийн том бас нэг хэрэглэгч шүү дээ. Тэнгуут юу гэдэг те манай бараа 70% хямдрлаа гэнгуут бид нар очиж гүйжиж бол нэг юм аваад байгаа шүү дээ. За тэр авж байгаа шалтгаан хямдарсан учраас. Тэр хямдрал зарласан гэдэг нь. За тэнгуут хит юу гэдэг нэг бараа бүтээгдэхүүний үн эрэлт нь ихсээд ирж шүү дээ. Одоо жишээлбэл маскны үнийг та нар харж ирсэн шүү дээ. Ковид эхэлсэн чинь маскны үн тэнгэрт нэг маск чинь нэг хэдээр 500-аар зарагддаг маск чинь баг 10,000-аар маск зармаар нэгдсэн яваад байгаа юм шүү те. Тэгэхээр ямар нэгэн бүтээгдэхүүн эрэлтэнд ороод бид нэр бүгдээрээ тэр бүтээгдэхүүнийг хайгаад эхлэх юм бол цаанаасаа үнэн өсөд ийн гэсэн. За энэ нэг тийм гайхамшигтай нэг тийм юу бол биш шүү дээ. Юу лээ? Нууц юм биш шүү дээ те. За тэгэхээр энэ бол яаж байгаа юм гэхээр endlessly promoting activity. За тэгэхээр хааш үргэлж юм байна гэсэн. За fair price байсан доошоо хямдарч яаж байгаа юм гэхээр худалдан авагчийг татна үнэтэй болж яах вэ гэхээр зарах хүмүүсийг татна тэгэл дээшээ доошоо ингэ тасралтгүй хүмүүсийг татаж оруулж ирээ л яваад байна гэсэн.
За түрүүний ханш чинь энэ дээр явжсэн бол fair price нарай томорчлоо те. Ингэж хүмүүс авах гэж байгаа хүмүүсийг татан зарах гэж байгаа хүмүүсийг оролцуулна гэсэн. Окей. За тэгээ volume нэгсээд яваад. За change нь бол дараа нь ярьчих. За тэнгуут энэ нэг дунд нэг юу гэж яриадсан ханш байгаа даа шүү дээ. Fair price гэж яриадсан ханшийг та энэ fair price нь өөрөө бас нэг төрлийн өөрөө нэг юм hidden bracket гэдэг. Нууцлагдмал яг bracket гэж нэрлэлсэн л байгаа нь. Гэхдээ яг нэг нууцлагдмал энэ төр бол биш. Нэг юм тодорхой хэмжээний хязгаар заагаад өгсөн бол биш шүү. Өөрөөсөө танаасаа тодорхой хэмжээний хязгаар тогтоочж байгаа. Эхлээд. Тэнгуут тэр тогтоосон хязгаар дотор л ингээд арилжаалагдаг. Яг тэндээс гарна орно. Яг тэр нь одоо юу гэдэг те нэг ийм энэ дотор байна маань гэсэн бол тийм юу бол байхгүй. Заагаад өгсөн зүйл бол байхгүй. Гэхдээ тэндээсээ хэд хямдраад ирэнгуут нь одоо юу гэдэг те хүмүүс нь аваад эхэлдэг ч юм уу. Хэд яагаад эхлэнгуут нэг юм. Тэр нь бол хийдэн гитсэн учраас за яг ийм энэ дээр байгаа шиг яг энэ зураас нь дотор энэ зураас мураас гэдэг зүйл бол байхгүй шүү. Зүгээр яг энэ хавцаа ч юм уу те нэг ийм тодорхой хэмжээний хязгаарлагдмал ийм зайтай болоод тэр дотроо ингэж арилжаалагдана гэж ярих гэдэг. За энэ дээр жишээлбэл одоо юу гэдэг те эндээс энэ хурж байгаа ч юм энэ хооронд л арилжаалагдаж байгаа гэж байна. Тэрнээс яг энэ цэгмэг гэсэн юм огт байхгүй. Эндээс гараад явна тэр огт хамаа байхгүй шүү. За тэгэхээр ерөнхийдөө нэг ийм тодорхой хэмжээний баримжаатай нэг ийм бүсэл болж таарах гэдэг шиг байна те. Тэрийг hidden bracket гэж яриад. За яг тэрнээс бол нэг ийм тогтоцсон болоод бүс биш. Зүгээр нэг хязгаар болоод биш. Энэ тийм хязгаарлалт бол байхгүй зүйл шүү. Окей. За ханш бол өөрөө тийм зар сурчлагын байдлаар ажилладаг тийм. Зар сурчлага гэхээр хүмүүсийг оролцуулдаг. Хүнийг оролцуулдаг. Хэрвээ тухайн бүтээгдэхүүн зарагдахгүй болоод ирэх юм бол яг гэхээр хямдруулдаг ч юм уу тийм. Тэнгуут хүмүүс аваад эхэлдэг. Тэгэж хүмүүсийг оролцсон. За жишээлбэл энэ дээр нэг юутай ижилхэн гэдэг юм да post holiday sale гэсэн. Шинэ жил төхөөд ирэхээр нэг юу болдог шүү дээ. 25-ны биш Christmas-ийн хямдралч билүү те. Тэрнтэй инлэн төстэй нэг одоо бас нэг хямдрал болцсон байгаа нэг өвлийн хямдрал ч юм уу те. Зам болохоор зуны хямдрал гэдэг. Тэр хямдрал дэлгүүрүүд хямдрал зарлаад байгаа та ижилхэн. За яах гэж хямдрал зарлаад байгаа юм гэхээр бараа нь хит их болцсон учраас тэр бараага хурдан хугацаанд зарах хүсэлтэй байгаад байгаа гэж ойлгох. За хурдан хугацаанд хямдхан болгочингууд бид нар очиад нэг алцах гэдэг шүү дээ. 70% гэж нэг өмнөд авъя цаамц авъя ч юм уу те. Эсвэл бол бид нар нэг одоо уруу татж байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар нэг хувц авъя гэсэн ямар сонирхоос байхгүй байгаа 70% хямдарсан гинэ очиж нэг тийм авъя даа ч юм уу те. Нэг тийм ингээ та гэдэг байдлаар хүмүүсийг уруу татчих гэж ойлгох. За ханши өөрөө тийм үүрэгтэй болж та. Тэнгуут нэг асуудал байгаа. Хэрвээ нэг дэлгүүр хямдрал зарлчаад хямдрал нь 3 сар 5 сар үргэлжлүүл хүн очиж авах уу? 5 сарын хугацаанд. Тэр чинь хямдрал биш болчих. Энд чи өөрөө хямдрал биш болоо явчихсан. Чи хизээж очиж авах юм. Хизээж очиж авч болох юм чинь би тэрийг одоо очиж авч яах юм те. Хүмүүс алдцах уу энэ дээр? Сарын дараа нэг хөлөгтөлцсөн байсан юм шиг санагдаад байна. 5 сарын хямдрал гэхээр яриад байгаа юм болох байна тийм. За 2 хоногийн 70% нас хямдрал хүмүүс алдцах уу? Nike-ийн одоо юу гэдэг оригинал бараа зарж байна ч юм уу тийм. Тэрэндээ тий. За 2 хоногийн хямдрал бол хямдрал байж болж чинь тийм. Очиж хүмүүс чинь нэг алдах гэдэг шүү дээ. За 2 хоногийн дараа буцаагаад хүн үн хэмээн байдалтай очно. Одоо бол 300 дээр байсан бүтээгдэхүүн 2 хоногийн дараа одоо хямдарч байна. 70% хямдарсан. Тэгээ 2 хоногийн дараа буцаад үндэ очно. За тэнгуут энэ хямдрал гэдэг чинь ер нь юу байгаад байгаа? Цаг хугацааны хувьд ярих юм бол богинохон хугацаанд байгаа даа. Хэрвээ тэнцээ удах юм бол энэ ямар юмны хямдрал байх вэ? 5 сарын одоо юу гэдэг те 70% хямдралын
Тэгэхээр одоо тэр угаасаа нач тэгээ би бодох гээд штэ. Энд ч угаасаа 70% хямдралтай тийм юм 70% нэмсэн юм шүү дээ ч юм уу те. За яг энэтэй ялгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийн тархи яаж ажилтдаг гэдэг нь эндээс харагдаад штэ. Богинохон хугацаанд байх тусам учиж алдцдаг болж таарах гэж штэ. Хямд гэж үзэж байгаа бол хэрвээ энэчнээ удаад ирэх юм бол 5 сарын 70% хямдрал болоод ирэх юм бол энэ хямдрал биш болчихлоо. Тэгэхээр энэ одоо яг уу шин fair price гэдэг ханш чинь энэ дээр болох гэдэг шүү дээ. Энэ юу чинь хуучин байсан fair price чинь 70% хямдарсан. Гэхдээ 5 сарын хугацаанд хямдарсан. Тэгэхээр чи одоо 5 сарын дараа би буцаагаад бараагаа 70% өсгий. Надаас хүн авах уу гэдэг юм байна. Баргийн хүн авахгүй болж таарах гэж шүү дээ. Окей. За, тэрийг бид нэр цаг хугацаа гэдэг зүйлийг оролцуулж ирээд байна. За, technical гэдэг зүйлээс бас нэг ялгаатай нь time гэдэг зүйлийг энэ ч оролцуулж ирж байгаа. За, time нь өөрөө яагаад байгаа гэхээр тэр хямдарсан үн эсвэл бол үнэтэй үн хэр зэрэг тэндээ удаан байх уу гэдгээс хамааруулаад бид нэр тэрийг fair price биш үү гэж тэрнээс ялгадаж ойлгох гэдэг байна. За, хямдрал зарлцдсан байж гэхдээ тэр хямдрал нь үнэхээр хямдрал биш үү гэдгийг бид нар яаж мэдээд байгаа юм гэхээр time гэдэг зүйлээр. За, time өөрөө юу бид нарт өгөх вэ гэхээр хямдрал байх юм бол хүмүүс маш хурдан авна гэсэн үг. За, энэ тэгэхээр хямдрал байсан уу гэдэг асуулт байгаа. Юу гэж бодож байна? Бүр тэгээ балансалт яваад тасан байхгүй. Тэгэхээр авцаад Байсан л гэж бодсон. хямдхан. Тий, хямдхан үн л байсан л гэж үзсэн шүү дээ. Хямдхан үн байгаагүй бол энэ яах гээд байгаа гэхээр энэ дээр ингэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч өөрөө fair price болох гэдэг шүү дээ. Тэр дээшгээ явсан гэдэг чинь энд хямдхан үн байсан болж таар. Энэ өөрөө үнэтэй үн байсан уу гэдэг байна. Тэгэхээр зарах хүмүүс энийг татаж оруулж ирсэн үү гэдэг байна. Оруулж ирсэн юм шиг байна уу? Одоо харахаар хүмүүс уралдаж зарсан байх гэдэг шүү дээ. Өө гяс зарчиг гэдэг. Үнэтэй болцсон учраас. Тэгэхээр энэ өөрөө үнэтэй үн байсан болж таарах гэдэг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг зүйлийг энэ дээр оролцуулна гэсэн үг. За, энэ дээр candle дээр бид нар цаг хугацааг харж боломжтой энэ ч нэг цаг дээр байгаа юм чи нэг цаг удсан модсон ч гэдэг ч юм. За, энэ явж байгаа үйл явдлыг зүгээр бид нэр юу болгоод ингээд авчлаа гэж ойлгох. Энэ юг TPO гэдэг чарт юг харуулдаг юм гэхээр саяны бидний болж байгаа үйл явдлыг харуулдаг байна те. Хаана хямдхан байсан, хаана үнэтэй байсан. Эндээс авах байна уу байхгүй юу? Хэрвээ энэ хямдхан үн биш бол юу болох вэ? Биш ээ. Өндөр үнэтэй биш бол энд юу болох вэ? Хүмүүс зарах хүмүүс байхгүй бол нэг бол баланслна. Баланслна. Нэг бол буцаагаад дэш явна гэсэн. Тэгэхээр зарах хүмүүс орж ирсэн болоод доошоо явсан болж таарах гэдэг шүү дээ. За, хэрвээ зарах хүн байхгүй бол ингээд явчихна. Тэгээ fair price болчихно. Тэгэхээр хүмүүс зарсан гэдэг нь эндээс харагдчих байгаа тийм. Доошоо явсан гэж гэрсэн утга болж таарах гэдэг. Окей. За, ханш ингээд яваад байна. За, тэнгуут энд нэг юм хамгийн сүүлийн ханштай авчил та. Үнэтэй болсон, хямдхан болсон. Энд хямд үн байсныг бид нар яаж хараад байгаа? Тэр удсан байна гэдгээр нь хараад байна шүү дээ. Хугацаа зарцуулаагүй болж таарах гэдэг шүү дээ. Хугацаа зарцуулаагүй хүмүүс хурдан авах тусам би энэ авах сонирхолтой хүн байгаа юм байна гэдгийг харж болно л гэж ойлгодог. Хэрвээ энд удаад ирэх юм бол яг ингээд ирэх юм бол яг. За, энэчтэй нэг 5 сарын 70% хямдрал эхэлчихлээ гэхдээ ижлэх юм болч та. Энийг хямдхан үн гэж харахаа болох гэдэг шүү дээ. Хямдхан үн байх тусам цаг хугацааны байдлаар олон хүн уралдаж авна. Тэгэхээр олон хүн уралдаж авч байгаа учраас хямдхан үн тийм юутай бол байхгүй. Удаан бол байхгүй. Маш хурдан өнгөрнө гэсэн үг. За, тэгэхээр тэрийг юугаар хэмжиж байгаа юм гэхээр time гэдэг зүйлээр хэмжиж байгаа гэж ойлгох. За, энэ дээр цаг хугацааг зарцуулахгүй гэж ойлгох гэдэг нэ. Хямдхан үн зарлагдана. Тэгээд хурдан хүмүүс авна. Тэгэхээр хурдан хямдхан үн бол тийм удаан хугацаанд бол байхгүй учраас хүмүүс уралдаж авна. За, эндээс харж байгаа тийм. Үн хямдарсан, хямдраад ороод ирэх юм бол хямдхан үн гэдгийг
шууд булаацалтаад амнаал. Одоо алцаад одоо нэг өгч байгаа юм шиг энэ ч нэг юугаад явах нь шүү дээ. Задлтаж явах нь шүү дээ. За бүтээгдэхүүнүүдээс харъя л та. За алтны прайс те. Алт зөндөө хямдралыг үзүүлсэн байгаа шүү дээ. Нэг хямдарсан байна. Энэ хямдрал мөн үү тэгэхээр? Энэ Наа чин бүр огцом татчих гэр чин зартал байхгүй байгаа нэмээд авахтал амар их. Авах зарахын дараа зүрх хитэх болчихоор ингээд огцом зүг татаад. тий огцом зүү гэдэг нь за зүгийг хасчих. Энэ single print. За single print гэдэг нь энэ ч огт цаг хугацааг зарцуулаагүй байгаа даа. Тэгэхээр энийг бүр амар хямд өгнө гэж үзээд хүмүүс алдсан болж таарах гэдэг байхгүй. Өө газ авчи. Одоо хин мин хүртэл орцсон. Хин авцсан байлаа эндээс чинь. Энэ наад зурагч хоёр авцсан байлоо. Тэгээд хоёрын дахичгсэн ижлэхэнд ажилтдаг болцсон байгаа даа. Хямдхан үн учраас алдцаад авчий тэгээд. Тэгээд алдцаад авсан тэгээд өндөр үн дээр зарчий. За алдцаж аваад хямдхан байгаа үн дээр авсан. Гэтэ энэ хямдхан байгаа үн хидцээ байсан. Шүн байлоо. Хэдэн тагт байсан юм. Одоо шүн л багт те. Шүн 12 өнгөрцөн байсан уу? Тий 12 цагийн үед хямдрал зарласан байгаа даа шүү дээ. Тэнгот манай хоёр хүн хямдрал дээр байж таарад өндөр үн дээр аваад өндөр үн дээр буцаага зарсан болж таарах гэдэг баг. Дундаас нь ашиг хийсэн хоёр дамын 8 ч болж таарад шүү дээ. Тэгэхээр цаг хугацааг хэрвээ энэ дээр удаад ирэх юм бол бид нар юу гэж ойлгох вэ гэхээр окей энэ хямдрал биш юм байна. Гараа гэр гяс гараа гэр гарсан зүгээр гэж ойлгох байна. За энэ хямдралаар бол хүмүүсийг оруулж ирсэй гэж ойлгох юм те. За тэгэхээр цаг хугацаа гэдэг зүйлийг дандаа энэ дээр price гэдэг зүйл бол тэр хоёр зүйл байгаа даа. Цаг хугацаа price ханш нь өөрөө ямар үүрэгтэй. Тэгэхээр цаг хугацаа өөрөө тэр тухайн ханш хэр тэнцээ удахын удах үгүйгээс нь хамаарат энэ өөрөө fair price мөн үү биш үү гэдгийг тодорхойлж байгаа гэж ойлгодно. Нөгөө талдаа price ханш гэдэг нь өөрөө зар сурчлагын үүрэгтэй юм байна. Зар сурчлага гэдэг нь хүмүүсийг зарж байгаа хүмүүсийг авж байгаа хүмүүсийг тасалтгүй татаж оруулж ирдэг юм байна. За энэ хоёр нийлээд боломж гаргаж ирдэг юм байна. Хаана боломж гаргаж ирдэг юм байна гэдгийг яриад. За тэгэхээр энэ time price opportunity гэдэг энэ товчоор энийг товчлаад юу гэж нэртэй юм гэхээр TPO гэдэг нэртэй гэж. За энэ чартны нэр нь болохоор тийм байгаа time price opportunity гэдэг нэртэй чарт байгаа. Тэгэхээр одоо нэрнээсээ ойлгогдож байна уу? Яагаад ийм нэртэй болсон ч гэдэг ч юм уу те. Нэр нь цаг хугацаа ханш нийлээд энэ хоёр боломж гаргаж өгнө. Хэрвээ энэ боломжн дээр бид нэр байж чадах юм бол ашиг их боломжтой те. Боломжийг харуулдаг л гэсэн үг. Хаана авах зарах боломж байна. Тэгэхээр бид нар 8 хийх гэж байгаа хүмүүс учраас те энд орж ирээд хаана боломж байна гэдгийг нь харахын тулд энэ хоёрыг ашиглаж харж байгаа л ойлгох. Окей. За нэг 5 минутын завсралга авчий да. Хэдээс их 8-аас их шүү дээ. Think you can knock? Maybe we can share a bottle of Baotai. Would be my pleasure. No way you can handle the Baotai. After 3 drinks, we get whatever we want. 60-40.
За хаана явж байлаа? За TPO гэдэг үгний утгаа нь бол бид нар ойлгочлаа те. Цаг хугацаа ханш хоёр нийлж хагаад боломж гэдэг зүйлийг гаргаж өгнө. Тэгээд энэ боломжоос нь бид нэр харж хагаад арилжаа ийгээд дундаас нь ашиг хийх зорилготой л тийм л. За цаг хугацаа гэдэг зүйл нь өөрөө энэ чи хэрвээ цаг хугацаагаа зарцуулж чадахгүй буцаагаад явчих юм. За энэ хүмүүс бол сонирхолтой байсан юм аа энд. За time regulate гэж яриад байгаа юм те. Болон одоо юу гэдэг юм? Regulate гэдэг нь хэрвээ авахм сонирхолтой хүн байх юм бол энэ гарч ирнэ. Гарч ирэхгүй байх юм бол энэ бол нэг зүйл болчлоо. За тэгэхээр fair price өөрөө fair price нь биш болчлоо тий. За хуучин энэ fair price байсан бол цаг хугацаа өөр газар очиод өнгөрөх тусам fair price нь солигдсон юм байна гэж ойлгодог. За тэрийг бид нар юу гэж яриад байгаа юм? Change гэж яриад байгаа тий. Өөрчлөлт. Тэгэхээр ханш бол нэг хэсэг байж байгаад өөрчлөлт. За энэ дээр нэг ханшийг харчих л та. За хэрвээ энэ үнэтэй үн байж болох гэдэг байхгүй. Энд ч хүмүүс зарж болох гэдэг байхгүй эндээс. Гэхдээ энэ ч цаг хугацааг зарцуулсан учраас юу гэж ойлгох гэдэг юм хэрэг 4 өдөр болсон байгаа тийм дээ. За цаг хугацааг зарцуулаад value area нь энэ чинь үлдсэн учраас бид нэр юу гэж ойлгох гэдэг юм хэрэг. Окей, энэ үнэтэй юу гэдэг үн биш юм байна. Эндээс ч илүү үнэтэй байж болох юм байна гэдэг нэг тийм санаа төрөх гэдэг юм л. За тэгэхээр цаг хугацаа өөрөө regulate гэхээр тэнцээ ханш хэр удахгүй юу гэдгээс хамаарад цаг хугацаанаас нь хамаарад бид нэр энэ үнэтэй үнгүй одоо юу гэдэг үнэтэй биш юм байна. Үнэтэй биш одоо юу гэдэг өөрчлөлт явагдсан юм байна гэдгийг эндээс харж болох гэдэг. За эндээс харж байгаа те time acceptance. Acceptance гэхээр ханш өөрөө хяндраад ороод ирсэн юм байна. Хямдхан болвол эндээс хүн авах хэрэгтэй болж таарах гэдэг те. Гэсэн чи аваагүй цаг хугацааг энэ ч зарцуулсан болж таарах гэдэг. Энд чи удсан болж таарах гэдэг. За удсан учраас бид нар энийг юу гэж үздэх вэ? Окей, энэ бол хямдхан үн биш юм байна. Тэгэхээр хүмүүс сонирхгүй байна энэ үнийг гэж. За time өөрөө acceptance гэдэг үг. За өөр цаг хугацааны хувьд ямар үүрэгтэй байгаад нэг цаг хугацаа өөрөө ямар үүрэгтэй байгаад юм гэхээр ямар нэгэн зүйл одоо юу гэдэг fair price олдохгүй ингээ хоёр тишээс авчаад ах юм бол хэсэг хугацааны дараа хэсэг хугацааны дараа цаг хугацаа өөрөө ханшийг ойлгомжтой болгоно гэх гэдэг. Тэнгуут энэ үгээр зааж нэг ханшаа олж чадахгүй нэг үеуд байгаа. Энэ үнэтэй үн үү эсвэл хямдхан үн үү гэдгийг мэддэхгүй гэсэн. Ингээл нэг дээшээ болол нэг доошоо болол ингээл хэлбэлзээд байгаа гэсэн үг те. Бүр дээшээ болол доошоо болол. Энэ ягаад тэгэхээр fair price-а хайж байгаа. Тэгэхээр иймэрхүү үе дээр бол бид нэр оролцохгүй. Яах гээд байгаа юм гэхээр илүү буцаага цаг хугацаа яваад ирэхээр энэ илүү ойлгомжтой болно удахгүй хэсэг хугацааны дараа. Тэгэхээр энэ цаг хугацаа энийг илчилдэг гэсэн үг. Боломжийг гаргаж өгдөг гэсэн. Боломж нь хаана байгаа гэдгийг гаргаж өгдөг гэж ойлгох гэдэг тийм. Окей. Ачиж. За цаг хугацаа ямар үүрэгтэй гэдэг нь эндээс ойлгомжгүй зүйл байна. За энэ хоёрыг бол ойлгочихж байгаа те. Time ийм үүрэгтэй байна, цаг хугацаа ийм үүрэгтэй юм байна. Хэрэг удна гэдгээсээ хамаарат тэнцээ удаад ирэх юм бол за энэ бол шинэ fair price бол тэнцээ тогтож байгаа юм байна. Эсвэл бол илүү хямдарч магадгүй, үнэтэй болчих магадгүй. За энэ хоёр байнга оролцож байгаа юм гэсэн. За энэ дээр би ухрааж байгаад нэг зүйлийг дахиад тайлбарлачих. Трийг аваад за энэ тоонууд нь байж исэн ч болж. Энд нэг ийм болоод ч гэдэг. Нэг ханш 200 болоод 400 болоод буцаж 200 300 болоод буцаж 200 болоод ингээд дээшээ доош яваад байгаа шүү дээ. Энийг өөрөө candle дээр харахаар нэг 200 болоо 300 болоо буцаагаад 200 болоо 100 болоо. Энэ өөрөө ямар нэгэн candlestick-аар харахаар яах вэ гэхээр ямар нэгэн эхлэл гэж байхгүй, төгсгөл гэж байхгүй болчиход. Чи тасралтгүй явж байгаа наймаа шүү дээ. Хэдэн оноос хойш явж байгаа ч юм уу те 200 жилийн өмнөөс давхуулаад ирсэн ийм тасралтгүй 8-ны түүх байгаа байхгүй. За бид нэр ухраагаад хэдэн он руу ч гэсэн харж болно. За GC-г
Жишээлбэл харчих хэдэн он руу орж болох нь. Бүр 75 он руу хүртэл очиж болж байна. Тэгэхээр 75 оноос хойш яг эндээс өмнө явж лээсэн 8 л да. Гэхдээ яг электрон байдлаар харагдаж болохоор нь бидний юуны хувьд бол ингэж харагдах гэдэг байна. За нэг хэдэн он юм дээ энэ ч та. 80 онд нэг энэ тэнгэрт ниссэн юм байл. 2300 болоод буцаагаад хямдраад тэгээ буцаагаад юу гэдэг урт хугацаагаар яваад үн цэний одоод ингээд явсан. Ингэж жагаад нэг үнэтэй болоод буцаж хямдраад нэг үнэтэй болоод за одоо хүртэл ингэж явсан түүхөө байгаа. Энд ямар нэгэн зүйлийг кандлаар тайлбарлах юм бол хизээ эхэлсэн хизээ дуусч байгаа гэдэг юм байхгүй байгаа байхгүй. Эхлэл гэж байхгүй төгсгөл гэж байхгүй. Тасралтгүй процесс. За энэ тасралтгүй процесс хаашаага хизээ ирэх үү гэдэг нь ямар ч тийм бас ойлгомж байхгүй зүйл болж тарах гэдэг байна. За юу гэдэг нь fair price-аа олчлоо. Хизээ fair price-аас гарах уу? Хизээ эсвэл бол юу руу явах уу ч юм уу те шинэ price руугаа явах уу? Хаашаага хэр удаан явах уу мах уу гэдэг зүйл огт тодорхойгүй гэсэн үг. Fair price-аа хайгаал байвал хайгаал. Дэшээ хайгаал яваал. За алтныг тэд хүрн одоо нэг баахан таамаг маамаг нууд гараад ах шиг 6000 хүрн мөрн гэдэг ч юм уу. За одоо бараг 5 руу өгчлөө дээ энэ ч те. Хэд болчих вэ? 4000 гасан сон юм дэр. Яас үнэтэй болчихсон. За 6 ч хүрж магадгүй дээшээ явчих магадгүй өстой мэдх юм аа. За тэгэхээр энэ хаашаа хүрэх гэдгийг энэ хүмүүс нийлж байгаа тодорхойлно. Тэгээд хаан төгсөн ч гэж байхгүй. Алтны төгсгөл гэж байхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр ирээдүйд хэдэн жилийн дараа ч юм уу 2028, 30, 40, ирээдүйн 100 жилийн дараа ч алт ч гэсэн арилжаалагдчих байх байх. За тэгэхээр бид энэ нэг эхлэл төгсгөлгүй зүйлийг яаж арилжаалах уу гэдэг нэг юм байна. За энэ дээр нэг юм толгой эргүүлсэн нэг юм байгаа. Эхлэхгүй төгсөхгүй гэхээр. Тэгвэл чи хаана ороод хаана гарах хэвээр юм гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. Чи өөрөө тэрийг тодорхойлохгүй болвол зах зээл хилэж төгсөхгүй. Эхэлсэн зүйл яваал байна. 70 оноос их тэг үгүй 200 жилийн өмнө алт одоо хэдэн мянган жилийн өмнөөс л арилжаалагдсан юм дээ. Тэр ханшин ингээд яваал төгсгөлгүй яваал гэсэн. За энд эхлэл гэж байхгүй, төгсгөл гэж байхгүй, хизээ дээшээ явна, хизээ доошоо явна гэдэг юм огт байхгүй гэсэн. Энэ хүсвэл маргааш доошоо ингээд явчих болно. Хүсвэл дээшээ ингээд үргэлжлэж явчих болно. Хүсвэл ингээд явчих болно. Энэ хизээ юу гэдэг нь одоо юу гэдэг ирээдүй юм чинь бидний энийг мэдэхгүй байгаа шүү дээ. Окей. За кантлаар харах юм бол энэ эхлэл байхгүй, төгсгөл байхгүй. Энийг яг логикоор ойлгохыг хэрэг яаж ойлгох нь өнгөрсөн ханшийн түүх болж тарах гэдэг шүү дээ. Дээшээ доошоо зүгээр л явсан түүх л байгаа шүү дээ. За энийг ямар нэгэн make sense буюу нэг юм логиклоор ойлгоод ухаарад одоо юу гэдэг нь те юу болох гээд үзээд байгаа байхгүй юу лээ. Өөрөөртөө ойлгомжтой болох гэж үзэж байгаа нэг хөлбөрөд хүнд ойлгомжтой байх ч юм уу. Эсвэл бол энийг нэг юм арилжаалахын тулд эндээс нэг ашиг хийхин тулд энийг нэг ойлгох шаардлагатай болоод байна. За тэгээд эндээс ахуулаад яах вэ гэхээр нэг энэ шинжилгээний төлөвлөлт чинь гарч эхэлж байгаа. Энийг ойлгох гэж оролцсон л гэсэн. За ойлгох гэж оролцсон гэдэг нэг юуг ойлгох гэдэг шүү дээ. Энэ нэг өнгөрсөн түүх дээр. За өнгөрсөн түүхийг авч жагаад ирээдүйд хамгаалах гэж үзсэн л хөлбөр гэх юм уу те. Тэгэхээр TP өөрөө юу гэж санал болгоод байгаа юм гэхээр окей энэ өнгөрсөнд болж байгаа болсон үйл явдал ирээдүйд давтагдана гэсэн үг бол биш ээ. Тэгэхээр ирээдүй болоод ирээдүй шүү дээ. Тэгэхээр юу гэдэг юм байнга яг нэг болсон үйл явдал байнга тэрийгэ давтаад яваад байна гэж байхгүй. Заримдаа өөрөөр явчин, заримдаа өөрөөр явчин. Хизээ ч юм уу байж байгаад гинт дундчиж магадгүй, байж байгаа гинт өсчиж магадгүй, яаж ч магадгүй. Энэ хэдэн мянган хувилбар байгаа даа шүү дээ энд чинь тий. За энд жишээлбэл дээшээ өргөжлөөд явчих магадгүй, эсвэл бол энэ fair price-аа олчих магадгүй, эсвэл бол шууд доошоо явчих магадгүй. Эсвэл бол ингээ явчих магадгүй. Энд яг хэдэн хувилбар байх нь одоо нэг юу гэдэг хэдэн мянган хувилбар байж болох гэдэг шүү дээ. Эсвэл бол дээшээ явжснаа доошоо ингээд явчих магадгүй. Тэгэхээр энэ хэдэн мянган хувилбарыг тооцож олно гэдэг боломж байгаа юу гэдэг асуулт байна. Ирээдүйг бид нар таах гэж үзэх гээд шүү дээ тий. Хэдэн мянган хувилбараар явж магадгүй болчиход шүү дээ энэ чинь тэгэхээр. За юу гэж бодож байна? Энэ хэдэн мянган хувилбарыг бид нар бодож тооцоолж
таамаглаж тааж олох боломжтой юу? Боломжгүй ус шаардлагагүй юм да. Тий, боломжгүй байгаа тийм. Дээрээс нь шаардлагагүй болоод байна. За би өөр дээрээс нь за энэ нэг юм харж байгаа чарт нэг make sense гэдэг ойлгомжтой юу гэдэг зүйлийг асуугаадсэн тий. За ойлгомжгүй байх юм бол нэг яаж ойлгох уу гэдэг нэг асуулт байсан. Тэгээд дээрээс нь энэ өөрөө хэдэн мянган хувилбараар дэш яач ч болвол яач ч өөрчлөгдөж явж магадгүй. Энэ арилжааны хамгийн хэцүү зүйл. Би энийг цаг хугацааг ухрааж байгаад харж болно. Энийг харж үзсэн хэдэн мянган хувилбарууд байна те. Чиний 2000 он ч юм уу буцааж ухрааж болоод шүү дээ. Тэгээд хэдэн мянган бүтээгдэхүүн байгаад байна. За эндээс жишээлбэл би ийм зүйлийг харсан. Эндээс ингэж явж байгааг би харсан. Үргэлжлээд ингэж явж байгааг харсан. Ингэж явж байгаад ингэж дээшээ гарч ирснийг харсан. Дээшээ гарч ирж байгаа доошоо гарч ирснийг харсан. Эсвэл бол дээшээ явж ирсэн гэд доошлцсныг харсан. Тэр энэ амар хэцүү байгаа байхгүй. Яг нэг зүйл болохгүй байгаа байхгүй. Тэр энэ арилжааны хамгийн хэцүү юм шиг байна тий. Яг хэрвээ нэг зүйлийг давтамжтайгаар болдог болвол ядчих нэг хувилбар биш байгаа байхгүй. Хэдэн мянган хувилбар байж болох гэдэг шүү дээ. Тэр хувилбар бүрийн цээжлэн гэдэг амар утгагүй байгаа шүү дээ. За яг цээжлэх гэж үзэж болох юм тий. За яавал илүү оновчтой юм шиг байна гэдэг асуулт байна. Та нар чи зарим нь ихэнх нь бол арилжаа хийж исэн хүмүүс байгаа даа шүү дээ. Өөрсдөө ч гэсэн харж л байсан байлгүй хэдэн мянган хувилбарын олон хувилбарууд явж байгаа гэдгийг. Өөр үнцний хямдхан байна, хямдхан биш байна гэдгээл тогтоох хэрэгтэй юм шүү. Тэр ямар хувилбар явах нь юу нь ямар амаатай. Окей. Хэдэн мянган хувилбараас ямар юм болоход их хаашаа яаж яваад байна? Аль давтамж нараа илүү байна ч юм уу те. Хаан типэгээ тавил яг ямар юу ч хэлэл орох уу, юу ч хэлэл гарах уу? Хаан эсвэл типэгээ тавих уу гэдгээ олон мянган давтамжаас харж гаргаж ирэх юм уу? Статистикаараа. Өөр ямар нэгэн санаа оноо байна уу? Хэдэн ингэ явж байгаа хэдэн мянган хувилбарууд байгаа шүү дээ. Тэр бид нэр өөрсдөө оюун ухаад нэг төсөөлөл үүсгэсэн байгаа. Заримдаа ингээд төсөөлөл ороод ирчихэж байгаа. Яг одоо энэ ингэх гэж юм те. Энийг доошоо гараад ирэхээр за энэ ингээд доошоо явах гэж юм уу те. Эсвэл шууд ингээд явчих магадгүй шүү дээ энэ чинь. Тэгэхээр бидний тархи ингээд нэг өмнө нь бичигдсэн байсан зүйл дээрээс шууд одоо руу оруулж ирээд ингэх гэж байгаа юм шиг харагдуулаад байна шүү дээ. Тийм цаг хугацаа зарцуулаагүй энэ хямдарчтаа гэж үзээд одоо өсгөхөд байна гэд би авчаад байна тийм. Тэгсэн чинь шууд ингээд доошоо явчих болох гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд доошоо явах юм бол би алдартай хүлээгээд гална гэсэн үг. Удаанаас доошоо явж болох гэдэг шүү дээ. Эсвэл бол доошоо явж байгаад энэ тохиолдолд дээш явчихсан шүү дээ. Тэр яаж талаад яаж энийг энэ арилжааны хамгийн хэцүү зүйл юм шиг тийм. Хэдэн мянган хувилбараар хуурж болдог. Тэгсэн чинь энэ хувилбаруудыг бид нэр бодож олох гээд байгаа эсвэл бол тааж олох гээд байгаа эсвэл бол одоо юу гэдэг юм те өнгөрсөн туршлага дээрээ нэг юм айцтай байгаад байгаа шалтгаан чинь энэ шүү дээ. Ер нь бол энийг яаж явах юм бол гэдгийг л бодож олох боломжтой юу? Баггүй шүү. За тааж олох боломжтой юу? За 1001-тэй. Таах боломж байгаа тий. За хэцүү л юм дээ гэхдээ. Тий. Энэ олон бол ядчих нэг байсан бол таахад амархан. Хэдэн мянган хувилбар болоод ирэхэд. Тий. Хэцүү ч гэсэн яг боломжтой гэх. Тий боломжтой. За энийг юу ч гэсэн үлдээч хариулт байхгүй. Тэр бодох ямар шаардлага байхгүй гэдэг. Угаасаа бодоод би энийг олох биш. За дээрэс нь эхлэл байхгүй, төгсгөл байхгүй, юу байхгүй, тэ цаг хугацаа гэж зүйлийг байхгүй. За цаг хугацааны хувьд энэ нэг цаг маг гэсэн байгаа чартн дээр. Энэ цаг хугацаа бол нэг хамаа байхгүй шүү. Энэ бол бидний
За би энд нэг ийм алдаа гаргасан. За ямар алдаа гэхээр юу байхгүйгээр TPO-гийн ашиглуулахгүйгээр зүгээр юун дээр за TPO гэхгүйгээр candle дээр нэг бид нар чинь эхлээд явцсан шүү дээ. Candle дээр харж байгаад хийчихэж гэдэг ч юм уу те. За TPO гэдгээр нь анханасаа явах хэрэгтэй байж л дээ. Дараа нь би өөрөө нэг хүмүүсийн арилжаа хийж байгааг харж байгаад юу гэж дүгнсэн гэхээр окей нэг юм дунд нь энэ candle тэгээд хаагдчих. Тэр candle ингээд хаагдчих гэдэг нэг юм. Эсвэл бол шийдэр гаргахтаа энд нэг юм зураас байгаа ч юм уу те. Эсвэл бол цагаа жижигсгчдэг ч юм уу, томсгчдаг ч юм уу. Ингээд нэг юмнуудаа өөрчлөөд байгаа юм л да. Өөрөөсөө тааруулаад гэх юм уу. За TPO дээрээ тавьчихаар чинь ямар ч өөрчлөлт байхгүй ингээд нэг юм урсгал ус шиг юм болчихж байгаа шүү дээ. Энэнгээрээ байх байсан байгаа даа. За энд харахад нэг юм юу байгаа даа те нэг юм барьцгүй юм шиг нэг юм арай бүдүүлэгч юм шиг нэг юм том хит нэг юм зураас байгаа. Яг дунд нь юу болж байгааг нь харагдахгүй те. Дундх нь харчмаар байгаа байхгүй. За энийг яг энэ TPO чигээр нь үлдээх байсан гэж хараад байгаа те. Тэгсэн бол арай дээр бийжтэй гэж зүйл нь харсан. За яагаад тэгж бодов гэдэг нэг зүйл байгаа тийм те. За та нар өөрсдийнхөө арилжаанаас дүгнээд юу гэж харав? Candle дээр тавьчихаар илүү амар юм шиг байна уу? Энэ TPO дээр тавьчихаар илүү амар юм шиг байна уу? Том цагаар TPO, жижиг цагаар TPO гэж байхгүй болохоор candle л зүгээр л. Яг ажиллаж байгаа зарчмыг ойлгочихоор яг candle харж болж байгаа юм л да. Гэтэ ялгуулчдыг бол TPO. Тий. Тэгж болоод харж болно л да тий. Жижигсэж байгаад одоо юу гэдэг өөрсдөө нэг зарчим ажиллаж байгаа зарчмыг аваад харчих болно л доо. Гэтэ зарчимгүйгээр би тэр чигээр нь TPO дээр явуулах байжтай л гэж бодсон зүйлдээ. Тэгсэн бол би энэ амар л авах байсан байна тий. Нэг мэсэн бүгд том цаг болоод. Тэр их олон юм бодох шаардлага байхгүй болчихсон гэж харах гэдэг. Тэгэхгүй бол хүн чинь амар их юм боддог юм биш үү энэ дунд чинь тий. Өө нэг хүмүүс гараад нэг цэг дээр л арилчаа орж гараал. Яг наа чинь юу байгаа юм бэ? Candle-ны тэдэн цаг ингэж хаагдсан магтсан ч юм уу те. Энэ дунд нэг мэдээлэл нь олон болж харагдаад байдаг. Тэгээ тэр нь харагдахдаа дараа нь арилчаа хийсэн харгаар ингэж харагдаад байдаг. Хэрвээ TPO дээр тавьчихсан байсан болвол яаж харагдах гэдэг юм хэрэг чинь нэг тэр голд болоод байгаа юм харж чадахгүй юм чинь хөрхий яах вэ? Тэгэл хоёр булангаа хүлээгээд суугаас өөр арга байхгүй юм бай. Болсон юм даа гэж харахад. Тэр TPO дээрээ илүү анханасаа сурцсан болол амар байжтэй. За яг тэр хүний бол яг өөрсдийнх нь мэдээж дуралтаа яавал яаж ч болно. Гэхдээ сүүлд би нэг юу би ч одоо нэг юуны өрөө явуулаад байгаа шүү дээ. Нэг ментор хийгээд байгаа өрөө байгаад байгаа шүү дээ. Тэр өрөөнд дэр хүмүүсийн арилжааг хийж байгааг харахаар амар олон цэгүүд орж гараад байдаг. Энэ өөрөө нэг юм болох юм шиг мөртлөө уул нь бол энэ голд нь юу болж байгааг нь харуулахгүй байгаа байхгүй. Харуулахгүй байх тусам илүү сайн байсан юм байна даа. Их мэдээллийг хасах тусам илүү сайн байсан юм байна даа гэж ойлгох. Яг хөө түрүүний хин хэлээ. Өөрсдийнхөө дураар та нар яавал яаж ч болно л доо. Би ямар тэрийг одоо юу гэдэг энийг хэрэгэл тэрийг хэрэглгээд хариад юутай юм баагаад байгаа юм шүү дээ. Нэг юугаа арилгацсан биш дээ. Дом арилгацсан биш дээ. За, окей. За, энд хэлсэндээ цаг хугацаа өөрөө хямдхан үнийг буюу боломжийг гаргаж өгч идэг. Тэгээд ханш өөрөө ханш өөрөө хямдарч байгаа үнэтэй ч юм уу үнэ гаргаж өгнө. Цаг хугацаа тэрийг өөрөө хэр тэнцээ удаж гин удахгүй байна гэдгээс хамааруулаад бид нар юу гэж ойлгох вэ? Энэ хямдхан үн юм байна. Эсвэл үнэтэй үн юм байна. За, тэнцээ удахгүй байх тусам илүү attractive буюу нэг юм ханш анхаарал татсан ханш юмчээ байгаад байгаа маань. Тэгэхээр хүмүүс уралдаж аваад байгаа маань гэж ойлгох гэдэг. Тэгэхээр удаан тогтоогүй байх тусам тэндээс хэр хурдан буцаагаад явсан тэр хэмжээгээр бид нэр ойлгохдоо за энэ бол хямдхан үн байсан юм байна. За энэ дээр жишээлбэл хямдхан энэ нэг удаж чадаагүй онш байгаад байгаа. Эндээс бол хямдхан үн байсан юм байна гэж харах. За дараачийн хичээлээс илүү нэг TPO бүр задлаад эхэлнэ те. Задлаад эхлэхээр за TPO гэж энийг value high low гэх юм уу. Тэгээ явчихна гэсэн. Өнөөдөр бол яг зүгээр цаг хугацаа price гэдэг зүйлийг л үздэг. За тэгэхээр энэ чинь хэллээ шүү дээ. Цаг хугацаа өөрөө
боломжуудыг хязгаарлаж гэж идэг гэсэн үг. Хэр их боломжтой гоё ханш байна. Тэр өөрөө яг хоо тэнцээ удахгүй гэсэн үг. Удахгүй гэхээр нэг юм болох гэдэг. Энэ удаагүй юм чинь чи заавал энэ цаг хугацаан дээр байх ёстой гэж хэлээд байгаа. Хямдхан үн байх тусам хизээ гэдэг нь за мэддэхгүй юм ааж. За энэ бол хямдхан үн байна гэж тооцчих л та. Хямдраад ирсэн үн юм байна. Гэхдээ энэ дээр удаагүй учраас чи энэ цаг хугацаанд байж чадчих л энд оролцож чадна гэх гэдэг. Тэгэхээр энэ өөрөө цаг хугацааны нэг лимит хязгаарлалцж байгаа гэсэн. За энд бас нэг хямдхан үн байгаа юм те. Тэгэхээр энэ цаг хугацаан дээр би өөрөө байгаад эндээс buy гэдэг canopy-г дарж чадахгүй болвол за long гэдэг canopy-г дараад эндээс оролцож чадахгүй болвол намайг орхиод явах гэдэг шүү дээ энэ чинь те. За орхиод явчлаа. Тэгэхээр би энэ дээр заавал байх хэрэгтэй болж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ нэг цаг хугацаа гэдэг зүйл чинь өөрөө боломжийг хязгаарлагдмал болгож идэг гэсэн. За хэрвээ энэ чи энэ хямдхан үн биш байгаа. За би ингээд тооцчих л да. Намайг хөөрхий хүлээгээд ингэж тооцчих те. Энд чи удаад ингээд удаад. Тэнгуут намайг орж ирэнгуут за анараа ороод ирсэн ши одоо явъя гэж явахгүй л байгаа байхгүй. Тэгэхээр энэ үгээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр нэг за энэ бол миний боломжийг цаг хугацаа гэдэг зүйл хязгаарлаж байгаа учраас би заавал энийг хараа сууж авахгүй болохгүй гэдэг. За энэ дээр би сүүлд гэлэхгүй зүгээр амар олон хүнээс анзаардгийн. За боломжуудыг харддаг юм байж. Тэр боломжин дээр гэхдээ ихэнх нь байхгүй болж таарад байхгүй. За байхгүй байсан гэхээр энэ нэг түрүү алтны хааш байсан те. Энэ хямдхан үн гарч ирэхдээ 12 цагт байсан байгаа даа. Тэгэхээр чи унтчихсан болов чи энэ боломжийг өнгөрөөцсөн л гэсэн үг. За энэ нэгтгэхт болоод гаптэй нэгтсэн те. Тэгээд үргэлжлээ дэшиг явцсан гэж ойлгох. Тэр чи энэ дээр байж чадахгүй л болвол чамайг орхио явчихнаа л гэдэг. Тэгэхээр энийг нэг байнга хараад сууж явах хэрэгтэй болж таарах гэдэг шүү дээ. Тэгэхээр энд бас нэг зовлон байгаа юм те. За арилжаачдын хийдэг ажил бол ерөөсөө л энэ боломж хизээ үүсгэх нүгээ хараа сууж идэг. Хизээ үүсгэх нь мэддэг. Хэд өдөр үүснэ гэж хэлэхгүй. Хизээ гэдэг нь мэддэхгүй гэсэн. Хизээч байж магадгүй, хэд өдөрч байж магадгүй, заримдаа сарын дараач байж магадгүй. Одоо юу гэдэг юм те? Цаг хугацааны хувьд. За энэ өөрөө арилжааг амар хэцүү болгодог. За хэцүү болгож байгаа шалтгаан энийг би харахгүй бол хизээ энийг үүснэ гэж мэдхэвд. Тэгээ одоо юу гэдэг ингээ хүлээгээд сууж, хараа сууж, та хаяа нэг хараа сууж. За яг энэ цаг хугацаан дээр байж чадах юм бол би энэ дээр оролцож чадна л гэсэн. За тэгээд дараа нэг юу яасан гэнэ? Хард сууж байгааг мөн биш ялахгүй алдчихсан шүү дээ. Тэ бас тэр тохиолдол байгаа те. Хард сууж байгаад энэ мөн үү хямдхан мөн үү биш үү? За тэгэхээр тэрийгэ тань сурах гэдэг юм байгаад байна. За хоёр дахь бол дахиад нэг хэцүү юм. Одоо 1000 боломж гаргаж ирээ танилаа те. Гэхдээ тэр нь типи зохих юм эсвэл зохих гэдэг нь бас мэддэхгүй. Хэд даралж типи зохих юм мэддэхгүй, даралж зохих юм мэддэхгүй. Тухайн сар дас зохих юм мэддэхгүй, унахаж мэддэхгүй. Ерөндөж мэддэхгүй. Тэ юу ч мэддэхгүй аргагүй те. За энэ өөрөө арилжааг хэцүү болгож байгаа гэж ойлгох. Тэгэхээр бид нэр аль болох юу гэдэг энгийн хэлбэр болгоод өөрсдөө тааруулна гэж ярих гэдэг шүү дээ. Цаг хугацаанд юун дээр бол маркет дээр бол таарахгүй. Бид нэр аль болох өөрсдөө тааруулна. Тэгэхгүй бол consistency гэдэг юм эндээс гаргаж авах амар хэцүү байгаа юм тийм. За consistency гэхээр тогтмол гэдэг ойлголт байгаа. Тогтмолыг гаргаж авахад энэ өөрөө хизээ гэдэг нь мэддэхгүй зүйлээс бид нэр тогтмолыг яаж гаргаж авах вэ гэдэг нэг зүйл байна. Тэгэхээр байн гарч гаргаж авах юм уу, өдөр шөнөгүй хараа суугаад ах юм уу, эсвэл тогтсон цаг тарах юм уу, одоо яах ёстой юм гэдэг нэг жоо эргэлзээтэй бол. Эргэлзээтэй ш. Тэрийг тогтооно л гэж ялгав тий. Тэр өөрөө арилжааг хамгийн хэцүү болгочих. Тэрээс боломжийг бол дараа нь олоод харахад бол амархан. За энд бол боломж байсан юм байна. Энд боломж байгаагүй юм байна. Эхлээд нүдлээд хараад сурна. Тэгээд эндээсээ шийдвэр гаргаж сурна гэж ялгав. За market understanding хамгийн ихний хичээл дээр байсан тий. Market understanding зах зээлийн ойлголт бол 10% нь үлдсэн 90% нь бол өөрийгөө ойлгох гэдэг юм ярьсан. За юутай харьцуулах юм бол technical-тай харьцуулах юм бол хамаагүй өөр болж харагдаж байгаа зү. За энэ бол high юм, low юм ч эсвэл бол энэ шугам дээр ирэх юм бол гэдэг ч юм уу. Тийм зүйл бол байхгүй. Тэгэхээр
market understanding гэхээр илүү бид нар юуг ойлгох гэдэг нь хаана fair price байгаад байгаа нь хаана rejection буюу энийг хямд үнэ гэж үзээд байгаа хаана үнэтэй үнэ гэж үзээд байгаа гэдэг мэдээллүүдийн зүгээр хараал уншаад яваад байна те хаана оролцогчд нь орж ирж байна хаана оролцохгүй байна гэдэг ч юм. Тэрнээс өөрөөр бол нэг юу шиг technical шинжилгээ шиг энэ бол лав юм эсвэл бол энэ зураас энэ дээр ирэхээр буцна гэдэг зүйл байхгүй. Ямар нэгэн зураас мураас бол байхгүй. Зүгээр цаг хугацаа price гэдэг зүйл дээр нь бид нэр харж агаад арилжааг хийгээд яваад байна гэсэн үг. Окей. За өнөөдрийн хичээлээс энэ юг market understanding гэдэг зүйлийг арай харж болохоор юм шиг байна. Зах зээлийн ойлголтыг авч болохоор юм уу? Эсвэл та нарын өмнө хийжсэн шинэ хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр шинэ хүмүүс өмнө нь юу одоо юу гэдэг техникэл шинжилгээгээр л арилжаа хийжсэн байлгүй дээ. Тэгэхээр тэрэн дээр яг техникэл шинжилгээнээс ямар шинжилгээ хэрэгэлдэг байсан гэдгийг би бол мэдэхгүй учраас бай бол яаж арилжаа хийдэг байсан ч мэдэхгүй учраас яаж арилжаа хийдэг байсан та нар өмнө нь өөр хүмүүс байвал юун дээр тулгуурлаж шийдвэр гаргаж арилжаанд оролцдог байв гэх юм уу? Тийм хүмүүс байхгүй юу? Ярих. Окей. За байхгүй бол бүгдийг одоо шинэ хүмүүс л гэж ойлгох хэрэгтэй. Яг ямар арилжаа юг за шинжлэгийг бичсэн баг шиг. Паттерн харддаг байсан гэж байна. Окей, паттерн гэхээр нэг юу шүү дээ. Triangle гэдэг нэг юм гурвалжин дөрвөлжин завдарж мадраад байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнгээр тэгээд хэр ашигтай арилжаа лөө. Болж гинэ болохгүй нөө. Окей. За болохгүй бол тийм энэ бол нэг тийм бүр сүлд яг евро юу гэдэг яг энийг TPO гэдэг зүйлийг ашиглах юм бол энэ өөрөө амар хялбар нэг тийм гүнзгий бол одоо юу гэдэг бүр амар хэцүү бол биш нэг тийм. Гэхдээ бас л ялгаа байхгүй одоо юу гэдэг уншиж сургаж жоохон хэдэн жил бас нэлээд болно л да энэ цаг хугацааг зарцуулна. Зах зээлийн өөрчлөлтүүдээс хамаарат гэх юм уу юу хий. Техникэл шиг тийм энгийн одоо бүр нэг сурахад одоо энэ бол гурвалжин задарчгаар нараараа гэдэг тийм хялбар зүйл бол байхгүй бас нэлээд туршлага бол шаардна нэлээд олон нөхцлүүдийг үзээд юу гэдэг те олон юм зүйлүүдийг арилжаад бас түрүү хэллээ шүү дээ цаг хугацаа consistent байхын тулд нэг юм тодорхой цаг хугацаа ч юм уу нэг зүйлүүдийг бол зарцуулж орж ирнэ. Тэрнээс бол нэг амар ойлгохгүй ч юм уу зүйл бол байхгүй л гэж бодож байна. Хэцүү зүйл бол байхгүй л гэж бодож байна. Юуг нь бол ойлгож байгаа. Их хүмүүс бол дажгүй сайн ойлгочихж байгаа нэ. Гэхдээ яг цаг хугацаанд нь өөрөө байгаад арилжаа хийгээд бас амар хэцүү. Зах зээл өөрөө тасралтгүй өөрчлөгдөж идэг. Яг хизээ одоо юу гэдэг энэ боломж гарч ирнэ. За энэ дэр нэг жишээлбэл нэг үнэтэй үн гарч ирсэн байна гэж бодъё л. Би эндээс зарах гэж байсан. Энэ хизээ гэдэг нь мэддэхгүй учраас би энэ байн хараад сууж их нэг тийм фокус анхаарал хандуулах тийм юу хэрэгтэй байгаа юм. Чадвар хэрэгтэй байгаа. Тэр мөрнээс ахвала тэр нь жоохон хэцүү. Тэрнээс бол яг зах зээлийн market understanding гэдэг зүйлээрээ бол гайгүй. Ойлгохгүй нэг зүйл бол хэцүү зүйл бол гарч ирэхгүй гэж бодож байна. Энэ удаагийн хатар бол бүр амар хэлбэрчлээд илүү ойлгомжтой бас болгоцсон байгаа. Амар олон хүмүүсээс харж байгаа за юу гэж энэ юу нь хэцүү байгаа юм гэдэг ер нь харж үзсэн хараад үзээд ойлгоо за окей нэг ийм хэцүү юм байгаа юм. Окей.
Тэгээ тэрийг арай хэлбэрчлээд бүр энгийн болгоод яасан гэж ойлгож болно. За сайн нэг юм асуучих уу? за Энэтэй одоо энэ TPO гэдэг энэ арга барил нь ер нь том цаг дээр харддаг уу эсвэл та одоо яг өөр бага цаг ер нь бол алин дээр нь илүү хувьтай байдаг юм бол том цаг жижиг цаг гэж цагийн хамааруулалт юм да тий. цагийн хамаарал Тэр нь бол заага цагийн хамааралтай байгаа. Гэтэ би цагийн хамааралгүй болгох гээд үзээд байгаа. Яг чи том цагаас жижиг цаг руу ч юм уу жижиг цагаас том руу шилжиж болно л доо. Гэхдээ би тэрийг нь байхгүй болгох гээд байгаа. Аль болох энгийн болгох гээд байгаа. За энгийн болгоно гэхээр чи ухарж явахгүй. Өнгөрсөн мэдээл хэрэггүй шууд одоо цаг дээр гэсэн. Энийг л харна өөр юм харахгүй. Томрохчгүй жижигэрхчгүй гэсэн. Энийг чи яг юураа тааруулчих болно. Өөрийнхөө хүслээр тааруулж болно. За 30 минут байгаа бол энэ өөрөө стандарт нь 30 минут гэж явдаг нэг дараачийн хичээл дээр орж ин. Энийг жижигсгээ 5 минут болгодог ч юм уу. Эсвэл бол нэг юм жижиг цаг дээр ч юм уу харж болно л доо. Гэхдээ тэр тэгж төвөгтэй болгох тусам илүү хүмүүс алдагдал хүлээгээд идэв юм л. Шийдвэр гаргахдаа аль болох энгийн байхгүй бол хэд амар олон зүйл оруулж ирээл нэг юм одоо юу гэдэг гүнзгий болох тусам тэр шал худлаа болоод идэв юм. Тэгээд ихэнх хүмүүсийн нэг юу гэдэг алдагдал хүлээж байгаа бас нэг шалтгаан би бол тэгж л харах юм. Нөгөө юу байх юу гэдэг шийдвэр гаргахдаа амар олон юм болгоцсон. Тэгээд тэрэндээ удахгүй төөрөөд шийдвэр гаргахад хэцүү болоод идэг учраас аль болох бүх юмнуудын эндээс амар олон зүйлс хасцсан байгаа. Энэ юун дээр юу лээ? Огсны хичээл дээр. Өнгөрсөн жилүүдийн хичээлүүд дээр бол яг тэр чигт нь бол юунуудыг оруулсан байсан. Гэхдээ тэр олон мэдээлэл донд нэг шийдвэр гаргахад хэцүү байгаад байгаа учраас аль болох энгийн болох тусам надад амар юм байна л хүмүүст амар байдаг юм байна л гэж ойлгосон. Тэгээд энгийн болох тусам илүү ашигтай, илүү юутай юу лээ? Тогтмол байдаг юм байна л гэж ярьсан. Тэгэхээр том ер нь тэгвэл тэгээд тэр 30 минут дээр л ер нь тогтсон хараад явбал ер нь зүгээр юм тий. Би ингэх гээд байгаа нэг цагийг тогтоолох гээд байгаа. За чи хэд дээр юг арилжаалмаар байна? Тэрэн дээрээ шууд тогтцохоо гэх гээд байгаа. 30 дээр ч байж болно, эсвэл болвол жижиг цаг дээр ч тогтсон болно. Гэхдээ тэрийг өөрчлөхгүйгээр. 5 минут дээр тогтсон бол 5 минут дээр л арилжъя. Өөр цаг руу шилжихгүй. Нэг цаг дээр бол нэг цаг дээр, 30 дээр бол 30 дээр л. Зөв. За баярлалаа. Тэр бид нэг юуны өрөө явуулж байгаа тий. Бидний нэг явж байгаа нэг өрөө байгаа шүү дээ. Тинчээ чинь бид нэр арилжааг хийхдээ эхлээд нэг амар олон цаг магаар руу жижиг цаг руу ч юм уу том цаг руу ингэж шилждэг байж байгаад болиулаад нэг цагийн хэмнэлд оруулаад нэг бүтээгдэхүүн болгосон чинь хамаагүй өөр болчихж байгаа байхгүй. Амар энгийнч болцсон. Жохон нэг хэцүү нь бол хүлээх юм да. Өөрөөр бол тэгээд шийдвэр гаргахад өөрийнх нь амьдрал дээр ч гэсэн амар энгийн болцсон л. Тэгэхгүй бол нэг том цаг руу жижиг цаг руу шилжээд байхаар нэг асуудал гарч ирсэн нь өөрсдийнхөө юг зах зээлийн юг хэлж байгааг сонсдгүй юм байл. Өөрийнхөө юг эндээс хармаар байгаа гэдэг зүйлээ ингээ хайсаар байгаад нэг юм олоод за одоо л яг энэ ингэж явах шиг байна да гэдэг нэг юм цаг хугацаанд төрчихөж байгаа гэх юм уу. Тэгэхээр аль болох цаг хугацааг ч юм уу эсвэл бол бүтээгдэхүүнээ солихгүй байх тусам л илүү амар юм байна. За өөр асуух юм байна уу? Надад асуух юм байна өгчээ. За. Одоо яг энэ TPO chart нь одоо энэ цаг time frame-ийг бол өөрчилж болоод байгаа шүү дээ. Тэнгүүт одоо чинь 30 минут ч юм уу 5 минут руу шилжүүлэхэд одоо яг одоо нэг тодорхой яг нэг юм ижлэхэн хугацаанд хуваагаад байгаа шүү дээ. Энэ нь яг 30 минут гэж тааруулвал яг ямар хэмжээний ямыг тавьж харуулад байгаа. Одоо энэ TPO chart-н дээр шууд харуулад байгаа энэ тусдаа одоо энэ volume profile шиг юм харуулад байгаа шүү дээ. Одоо volume profile-аас хэр ялгаатай зүйл үү? Энэ ард нь volume profile нь өөрөө confirmation авдаг зүйл байгаа даа. Энэ ялгаагүй зүйл гэсэн үг. Одоо зүгээр шууд энгийн trading view дээр үүдэг тэр volume profile гэдэг нь л тэр яг ижлэхэн ер нь бол ажилдаг зарчимтай гэсэн үг үү? Яг энийг яриад байна чи fixed тий? Гэхдээ чи яг энийг ашиглаж яг эндээс ямар мэдээлэл авах гэж байгаа юм гэдэг байна. Тэр мэдээллийг чи уншиж чадах уу гэдэг байна.
Тэр уншиж чаддаг бол чи энийг яаж ашигласан болоо шүү дээ. Энэ TPO гэдэг чартны зорилгын ярьчих. Энэ TPO гэдэг чартны зорилго нь ирээдүйг таах зорилготой биш. Эсвэл бол чамд юу гэдэг те нэг юу гэдэг ийм болох гэж чинь гэдгийг хэлж байгаа биш. Яг одоо цаг дээр юу болж байгаа гэдгийг л үзүүлдэг. Тэрнээс юунаас ялгаатай? Түүл гэдгээс ялгаатай. Түүл гэхээр ингэж байгаа. Энэ A B C D E гэд энэ D-гээс E рүү шилжнэ ч юм уу нэг юм эндээс энэ рүү шилжнэ гэдэг нэг юм юу байгаа дагааз ингэнэ тэгнэ гэдэг нэг үзүүлдэг юм байгаа дагааз одоо юу гэдэг тренд лайн гэхээр энэ шугам хоёр шугам татаад энэ гурав дахь дээр эренгуут орноод ч гэдэг ч юм уу. Яг ингэж хилдэггүй гэсэн. Чамд юу ч зааж өгөхгүй гэсэн. Чамд юу ч хэлэхгүй гэсэн. Хаана ор хаана типигээ тавь хаана стоп лоссо тавь гэж юу ч хэлэхгүй гэсэн. Зүгээр юуг үзүүлэх үү гэхээр зах зээл дээр юу болж байгаа гэдгийг үзүүлнэ гэсэн. Яг одоо цаг дээр юу болж байгаа гэдгийг л үзүүлнэ гэсэн. Хэрвээ чи тэр мэдээллийг аваад энэ мэдээлэл өгж байгаа дотор нь мэдээлэл байгаа. Тэгээд бид нар энэ хичээлийн дор шинэ өгж байгаа мэдээллийг уншиж сурах гэдэг шүү дээ. Энэ мэдээллийг уншиж сурах юм бол чи хаана орох уу, хаана гарах уу, хаана стоп лоссоо тавих уу, хаана типигээ авах уу гэдгээ чи өөрөө шийднэ гэсэн үг. Энэ одоо юу гэдэг энэ индикатор биш гэсэн үг. Индикатор биш учраас юу руу оролцсон байгаа даа. Кандидны нэг төрөл байгаа даа. Биш энэ нэг юу гэдэг юм бэ? Өнгөрсөн түгийг хардаг нэг төрөл байгаа даа. Энэ төрөл нь ямар төрөл байгаа даа гэхээр энэ төрлийг л зүгээр харуулсан байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө индикатор биш чамд ямар нэгэн байдлаар энд энд гар гэдэг зүйлийг огт хэлэхгүй чамд юу болж байгаа гэдгийг үзүүлнэ. Тэр үзүүлж байгаа мэдээлэлээр үндэслээд чи хаана авах уу, хаана зарах уу, хаана стоп лоссоо тавих уу, хаана типийг авах уу гэдгийг чи өөрөө шийднэ гэсэн үг. Тэгэхээр би бас ингэж ингэхгүй гэсэн үг. Би хаана стоп лоссоо чинь тавина гэдгийг чинь хэлэхгүй, хаана типийг аав гэдгийг чинь бас хэлэхгүй. Хүмүүс ингүүл хэлээ амар юм шиг байдаг тийм. Тэр нэг юу хүсэж байгаа шиг байна. Ингээд нэг юм амархан юм өгчөөчтэй ингүүл энэ стоп лоссоо тавиад тэнцээ яагаад. Тэр өөрөө зах зээлийн энэ нэг тасралтгүй энэ өөрчлөгдөж байгаа энэ заримдаа жижигхэн болчин, заримдаа том орчин, заримдаа дээшээ явчин, заримдаа ингээд явцдаг. Энэ нэг хэцүү өөрчлөлтийн дунд дасан зохицох нэг тийм юм байгаа даа шүү дээ. Тэнгуут ихэнх хүмүүс бол тэр нэг яг стандартчилсан тэдийг харьцах нь тэдийн одоо юу гэдэг TP амнаа ч юм уу эсвэл тэдийг харьцах нь тэдийн риск ревордтай арилж ялнаа ч гэдэг ч юм уу. Энэ өөрөө боломжгүй болчиход байгаа. Яагаад боломжгүй гэхээр зах зээл чинь өөрөө тасралтгүй хувьсаад байгаа учраас. Энэ хувьсэл дээр заримдаа зах зээл чамд амар гоё юм өгнө. Заримдаа ерөөс өгөхгүй гэсэн. Өгөхгүй бол чи яах вэ гэхээр юу өгж байгаа тэрийг л авна. За юу өгж байгаа тэрийг нь авч байгаа юм чинь яах вэ гэхээр заримдаа өөр байна. Заримдаа чи их өндөр ашиг авна, заримдаа багыг ч авна. Чи энийг шийдэхгүй, зах зээл өөрөө шийднэ. Чи тэр боломжноор харж байгаад өөрөө шийдвэрээ гаргаж оролцсон гэсэн. Тэгэхээр аль болох нэг юм юутай байх гэдэг шүү дээ. Ховсомтгай байх гэдэг шүү дээ. Тэр ховсомтгай байдал дээр бас амар олон юу гэдэг хэд стандартчлаад нэг юм гаргачихад яг л би нэгийг харьцах нь 3 ярилчаа 5 ярилчаа авнаа гэж заагаад өгчхөөр нөгөө маркет чинь тэрэнд чинь хөрөхгүй буцчих магадгүй байгаа. Чиний хүслээр байхгүй байгаа. Энэ тасралтгүй өөрчлөгдөж идэг амар ховсомтгай зүйл байгаа. Зах зээл өөрөө ховсомтгай юм чинь чи өөрөө энийг дагаж ховсно гэсэн. Тэгэхээр ховсож байгаа учраас заримдаа чи ийм арилжаа хийж магадгүй, заримдаа ийм арилжаа хийж магадгүй. Тэрийг мэдэхгүй. Тэгэхээр чи энэ хичээлийн турш яах гэдэг юм хэрэг би чамд зах зээлийн яаж хөдөлж байгаа, яаж одоо юу гэдэг одоо юу болж байгаа яавал яаж орох уу марх уу гэдэг бүх зүйлийг хэлээд өгчин. Тэнгуут чи өөрөө юу болоод толгоогоо ажилуулад за энд орвол зүгээр юм байна. Энд чи стоп лоссоо тавьчих. Энд типигээ орхичих гэдэг ч юм уу. Эсвэл бол энэ типигээ аваад гарыг гэдэг ч юм уу. Заримдаа хоолт хийх боломжууд гарч ирнэ. Энэ хэрэг хол явах уу гэдгийг зах зээл өөрөө шийднэ. Тэгэхээр энэ ховс одоо юу гэдэг ийм ховсомтгай зүйл төр бол ямар нэгэн тийм нэг юу стандартчилсан зүйл бол байхгүй болж таарах гэдэг шүү дээ. Амар хатуу одоо юу гэдэг хуйлтай нэг харьцан зөвхөн 5 мав гэдэг тийм юу бол байхгүй болж таарах гэдэг шүү дээ. Тэр энийг ойлгож байна уу? Ойлгож байна уу? За. Зах зээл өөрөө биднэрт юу өгнө бид нар тэрийг нь аавна. Аль болох сонсоод юуг л боломж гаргаж өгсөн боломжуудын бүгдийг авах гэж бас үзэхгүй л баг те. Бүгдийг авах чадамж бол байхгүй л баг. Гэхдээ аль болох боломж сайн боломжуудыг л авах гэж үзэн шүү дээ.
эрсдэл багтай шиг ихтэй ч юм уу. За эндээс би бас нэг ийм зүйл анзаарсан. Би өөрөө scalper байсан хүн байгаа даа. Scalp гэхээр ойлгож байгаа. Futures арилжаа хийдэг. Тэгээ scalper 1 минутан дээр арилждаг гэсэн. Бага цаг дээр арилждаг. За бага цаг дээр арилждаг нэг зовлон байгаа даа. Банк дэлгэцний ард ингээд сууж идэг. Ерөөсөө нэг хэдэн минут холдоод явчихаар нэг бүх юм болоод өнгөрчихөж байгаа юм шиг санаа. Сүүлдээ ингээд нэг чи айгу нойр морьгүй болоод юу болд юм л та. Айгу хэцүү нэг сэтгэлзэн. За яг ашигтайгийн хувьд ашигтай байд юм биш. Гэхдээ доктортой байдлын хувьд айгу хэцүү болд юм. Шөнө унд чадхаа байгаа л те нэг юм баг цочирдож сэрэх гээд байгаа маш шиж. Боломж байгаа болоо гэж дэлгэцсэн ширтэх гээд байгаа маш. Банк дэлгэц сарна тэр тал руугаа айгу төвхтэй. Тэгээд сүүл рүүгээ за энийг бол би ингэж удаан болвол дийлэхгүй юм байна. Цагаа томсгоё. За өөр би бас scalper-уудыг харж исэн ашигтай байгаад байгаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа бүр эрүүл мэнд муудаад чи ядчих Нью-Йоркоор арилжаа хийдэг учраас нэг Настаг арилждаг. Тэгээд Нью-Йорк ч нүрээр хаагддаг учраас үүр цайтал суугаа тэрийг хараа суун. Тэгээд фьючерс дээр арилжаа нэхэр эрүүл мэндийн хувьд бол айгүй хэцүү юм байлээ. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй хэцүү юм бэл. За тэгээд тэрийг өөрчлөө за болио энэ бол бүтэхгүй байна. Тэгээд жижигхэн стоп лосстай байсан. Жижигхэн стоп лосстой захиулаад тэгээд дахин оролт хийгээд ч юм. Тэр бас сэтгэл зүйн хувьд айгүй хэцүү юм байлээ. Тэгээд сүүлдээ бүр энгийн болгоо. За доктортой бүр ингээд урт хугацаанд насаараа арилжаалах юм бол би энийг өөрийнхөө бие физиолог өөртөө тааруулахгүй бол болохгүй байна. Тэгээд илүү цагаа томсгоод стоп лоссоо томсгоод илүү нэг юм болох байдлаар орхицсан байна. За тэр нь илүү юу юм байна гэж нэг бүр олон жилийн дараа харж байгаа. Эхэндээ бол тэр чинь нэг минутан дээр тавьчихсан үзэж таардаг байгаа байхгүй. Тэгээд үүр цайтал суугаад үүр цайхад нэг юм ядарсан юм бас. Тэгээд тэрэндээ ядарсан хүн чинь нэг амар амархан тилтэрч мэлтэрдэг амар нойргүй болцсон. Тэгээд нэг юм юугүй стрестэнд орцсон нэг тийм нөхрөл дуусч байгаа юм да. Тэгээд тэндээсээ өөрчилж явсаргаа за илүү амар хувилбар нь бол зүгээр нэг юм удаан хугацаанд арилжаалах юм бол юу л зүгээр юм байна л гэж бодсон. Илүү том цаг дээр те юутай юу лээ доктортой арилжаалах юм бол том цаг дээр тэгээд нэг юм том стоп лосстай ч юм уу эсвэл нэг юм энгийн өөртөө ингэж нэг сэтгэл зүйдээ илүү тайван байдлаар тааруулах нь илүү зөв юм байна л гэж сүултээ бодож. Тэгэхээр бол яг сүултээ ижлэхэн нэг скалп хийдэг нөхдүүдээ харсан чи бас л за Нью-Йоркоор юу бол хийгээд хэцүү юм байна те. За өөр бүтээгдэхүүнүүд олон бүтээгдэхүүн арилжаалдаг байсан алт малттай хойлоод Азаас ахуулаад Лондон, Нью-Йоркод дамждаг ч юм уу те. За тэр мэрч сүултээ хотлоо. Сүултээ илүү нэг юу л болгоод идэм юм лээ. Энгийн хялбар болгоод өөртөө нэг юуны хувьд өөртөө тааруулж сэтгэл зүйдээ ч юм уу биедээ тааруулахгүй бол тэгээд сүултээ бие нь муудаад дуустдаг. За тэгэхээр сүултээ Аз, Европ хаяад зөвхөн Нью-Йорк болгоод тэгээд нэг олон юм чиргэлхээ байлаад нэг мэг болгоод за тэр тал руугаа илүү зүгээр л юм доктортой байхын тулд. Гэхдээ тэр яг тийм болохоор бол байнга арилжаа хийхгүй хаяа арилжаа хийн 7 хоногт нэг хийдчих юм дээ нэг боломж гарч ирсэн үед нь хийн л дээ. Тэгээ хизээ боломжоо гаргаж ирэн тэр үед нь хийн. Тэгээд сэтгэл зүйн хувьд илүү доктортой болчихж байгаа, биеийн хувьд илүү ядрахаа болчихж байгаа. Боломж нь баг гарч ирж байгаа учраас ашиг хийх нь арай бага. Гэхдээ илүү доктортой. Тэгэхээр би аль болох хүмүүсийг одоо харж байгаад өөр өнгөрсөн шавнаруудаас ч гэсэн харж байгаад нөгөөдөл чинь бас намайг дагаад нэг минутын скалп баахан хийхгүй. За тэгээд удаан хугацаанд 2 жилд нэг нөхөр Нью-Йорк дээр суудсан. Тэгээд нойргүй болцсон сүулдэ ингээд. За тэр бол жоохон урт хугацаагаар бол амьдрахад хэцүү юм байна л гэж ойлгосон. Скалперууд бол зөндөө байдаг. Скалп өөртөө сайн ч хүмүүс байгаад байгаа. Тэр нь бол нэг тогтсон цагийн Нью-Йорк нэгтгэр ч юм уу эсвэл Лондонгоор зөвхөн арилж байгаа хийгээд таждаг ч юм уу. Тиймэрхүү байвал зүгээр юм байлээ гэж зөвлөх юм. Тэгэхээр тэр тал руу бас нэлээд зөвлөгөөнүүд орж ирнэ. Илүү доктортой байдал руу оруулж ирэхийн тулд гэсэн үг шүү дээ. Гэхдээ бол амар олон хүнтэй ажиллаж үзээд хараад үзэхэд бас хүмүүс яг эхний үедээ сууж л байгаа юм л та нэг тасралтгүй нэг скалп хийж байгаа өдөр шингөө суугаад хэдэн цаг хараад суугаад. Гэтэ яг удаан тэгж сууж чаддгүй юм билээ. Удаан суугаад ирэхээр нэг хүн лим чин тэгэл нэг шийдвэр гаргалтын мод нь, биеийн мод нь, сэтгэл зүйн мод нь тэгээд. Тэгэхээр би бол аль болох бүр ингээд нэг юм энгийн нэг юм бүр нэг юм юу болох байдал руу шилжүүлээд тэгээд тэрийг нь илүү
нэг юм арилж яадаг, зөвхөн нэг маркет арилж яадаг. Тэгээд нэг цаг хугацаанд арилж яадаг ч юм уу. Тийм энгийн болгоод тэндээсээ одоо юу гэдэг илүү тогтвортой болох гэж л үзэх гээд байгаа. Тэгээд тэр тогтвортой байдлыг сурчих юм бол насан туршдаа чи арилжаа хийн. Тэгэхээр ингээд өдөр шинэгүй суугаадах шаардлага байхгүй л тийм л болох гэж үзээд байна л да. Тэр нь илүү зөв гэж харсан. За тэгэхээр тэр нэр талаар бол илүү төгсгөлд нь яриа заяа. Одоо бол зөвхөн нэг чартын яаж ажиллаж байгаа те ханш гэж юу юм гэдэг талаар л яриад. За өөр асуулт байна уу? За өөр асуулт байхгүй бол ингээд дуусъя да. За баяртай. Сайхан амраарай. За.